Сайн байцгаана уу? Би та бүхэнд нэг хоёр удирлын заагийн тухай ярих хэрэгтэй болчиход байна л да. Тэрэнгүүгээр та нар өөрийгөө ч хэн гэдгээ мэдэхгүй тийм золбин зомби иргэд болоод байна. Яг одоо болж байгаа энэ хаврын баяр хэмээх үзэгдэл зүүн Азад, магадгүй Хятадд, өөр босод оронд, мөн халахад, өөр Монголд, Төвдөд болж байгаа үзэгдэл бол геологийн үзэгдэл. Энэ бол 10,000 жилийн өмнө мөслөг дуусч, мөслөг ханзрах үеэр эхэлсэн хаврын синдром. Эдгээр цагт нэг хаврын синдром гэж яриад байгаа нь хаврын галзуурал, хавар цагт үүсч болох гаж үзэгдлүүд, тэр нийгмийн, эрүүл мэндийн, сэтгэл зүйн олон асуудал байж болох боловч яг одоо хаврын баярыг тэмдэглэж байгаа этгээдүүд бол бүгдээрээ галзуучууд, бүгдээрээ хаврын синдромыг хөдөлсөн хүмүүс. Яагаад гэхээр ер нь бол өвлийн наран тэнцлийн дараа хаврын наран тэнцэл хооронд өвлийн улиралтай умардын Монгол оронд хаврын улирал зөвхөн хаврын наран тэнцлэр эхэлнэ. Энийг ойлгох маш амархан л да. Ер нь бол энийг ойлгохгүй байгаа хүмүүс бол манжууд. Яг одоо манжийн баруун тэнгэрүүд тэмүүлж цасан шуурганаар давхилдаж байгаа нь хулх алтан овоог сүнсэн галт уул дээрх шавар овоолго шүтэж гүйж яваа хүмүүс байгаа. Энэ бол их эмгэнэлтэй л дээ. Алтан овоог нураах асуудал аль 2009 онд яригдаж байсан. Хулчгарууд тэрнийг нураахыг оролдсон. Хулчгарууд шүн очоод нураач гэж. Би Агуу Александр хаан шиг шүн хулгайн ялалт хийхээс татгалздаг удмах. Тийм учраас би сэтгэлд нь нураахгүй бол шүн очиж нураагаад яах юм бэ? Маргааш нь өдөр дахиад барьчихна. Өдөр нураа аль эсвэл сэтгэлд нь нураа гэж. Тэгэхээр сэтгэлд нь нураагүй баахан мөксөн сүнсэн улс үндэстэнгүүдийн үлдэгдлүүд өнөөдөр Монгол оронд амьдарч тэрхүү мөксөн сүнсэн улс үндэстнүүдийн уламжлал өргөжлүүлж байх юм. Тэгэхээр уламжлал гэдэг үгний анхдагч үгийн их сурвалж нь ул гэдгээс эхэлнэ. Ул гэдэг үгнээс уламжлал үүснэ. Тэгэхээр ойр дэхинхүү өндөр гэгэний эхлүүлсэн алтан нөмрөгт кийц бүхий алтан бурхтын эрен үе бол хинч түүнийг өргөжлүүлж чадахгүй нийгмийн үзэгдэл. Түүнийг ул болгоод түүн дээр дөрөөлөөд тэгээд дараагийн одоо бурхны шашныг дэлгэрүүлэх гэхээрээ Тэран бурхан, Алан гэдэгч бурхан, Өшт татар бурхны эрен үеийг эхлүүлчихэж байгаа нь тэр уламжлал гэдэг юм нь тийм замбраагүй үргэлжилдэг гинжин хэлхээс биш. Харин тасархаа хагархаа хэмтэрхий тийм үзэгдлүүдийн холбоосыг л та нар уламжлал гэж яриад байгаа. За тэр ардын намын дарга цагт гэрэл билүү тэр залуу юу н чих хилэмгээ доломгоо юм яанч гэд байгаа юм. Ийм юм хийж хэлж байх цаг дууссан. Энэ цаг хугацаа та нарын хувьд 10,000 жилийн төгсгөлөө хийж байна. Харин бэрүүдийн удамд, ахичуудын удамд, алтан бэргний удамд 300,000 жилийн төгсгөлөө хийж байна. 300,000 жилийн. Түүнчлэн 312,000 жилийн төгсгөлөө хийж байгаа нь хүн төрөлхтний түүхэнд сүүн замд өдөр нь сүүн тэжээлт нь шөнө нь махан тэжээлт нь үүссэн тэр сүүн замын эртний төгсгөл бүхэлдээ төгсгөлөө дуусгаж байгаа юм. Тэгэхээр энэ сүүн замын эрен дуусна гэдэг бол нарны эрен дуусж байгаа гэсэн үг. Нарны эрен. Гэхдээ тэр
төгсгөлөө хийж эхлэх үедээ тасралтгүй шинэ эхлэлийг эхлүүлсээр байдаг. Гэхдээ энд нэг та нарт сануулгах зүйл байгаа нь үгүй энэ Монголын цагаан сар гэдэг чинь ер нь юу юм бэ гэдэг асуудал байгаа юм. Монголын цагаан сар. За 2 дугаар сард ярил л да. 2 дугаар сард Монголын цагаан сарыг тохиохоос өмнө та нар нөгөө бүх чөтгөр альбан тэрнтэй гэрлэлт хийцэн нь Валентина гэрлэлт байсан. Тэгэхээр энэ Монголын цагаан сар нь хизээ болдгийм бэ, юу юм бэ гэдгийг та нар огт мэдэхгүй байгаад байгаа учраас ки хоосон ийм домог үсгээд байна. Монголын цагаан сар гэдэг бол Хятадаар улаан дэнлүү, тэнгэрт улаан дэнлүүний баяр улаан дэнлийг хөөргөхийг Хятадууд Монголын цагаан сар гэж ойлгоно. Тэгвэл дөрвөн ойрдууд зүүн гарынх нь Монголын цагаан сарыг дүүрэн гэрэлтэх цагаан сар гин. Өөрөөр хэлбэл тэр сар нь гэрэлтэж байх юм байна. Дүүрэн гэрэлтэж байх юм байна. За тэгвэл эртний Египтэд юу гэж хэлдэг вэ гэхээр Монголын цагаан сарыг шөнө мандсан нар гин. Шөнө мандсан нарны бурхныг Амон гин. Амон бурхны хүү бол Агуу Александр хаан. Агуу Александр хаан Амон бурхны хүү болсноор дараа нь Египтийн Фараон хаан болж байсан. Тийм ээ? Тэгэхээр энэ Монголын цагаан сар гэдэг бол маш их сонирхолтой. Жишээ нь өнөөдрийн дэлхийд дахны хамаг л хөгжилтэй чадaltaй тэнхээтэй бүхэн занал хийлж байгаа Ираны нутаг дэвсгэрт бол Монголын цагаан сарыг юу гэдгийм бэ гэхээр Арслангийн бэлчээрт мандсан нар гэдэг. Тэгэхээр энэ нар сарны явдлыг мэднэ гэд байгаа наад төвд лам нар чинь бол зүгээр л золбин альбангууд. Нар сарны явдлыг тэр яаж мэдэх юм? Тийм ээ? Яагаад гэхээр 10,000 жилийн өмнө мандсан тэр хар сарын битүүний дараах шиний нэгэн бол Маягийн анхдугаар нар мунтахын өмнөх шөнийн явдал байсан. Энэ бол Маягийн анхдугаар нар хэдэд мандсан бэ гэх юм бол та нарын нас хүрэхгүй л дээ. Маягийн анхдугаар нар нь 26,000 жилээс 3,710 жилийг хассны дараах үе тохино. Өөрөөр хэлбэл загсны ер нь эхлэхдээ 3,710 жилийн турш битүү мөстэй байж Маягийн анхдугаар нарыг мандуулсан. Тэгэхээр тэр нар Маягийн нутагт мандаагүй. Тэр нар Хятадын нутагт, Төвдийн нутагт, Манжын нутагт, Халахын нутагт мандсан Маягийн анхдугаар нар. Тэр нарны явдлыг та нарт огт хамаагүй. Яг тэгэхээр та нар бол наран гэрэл төмөн нас дудмынхан. За тэр нь хизээ юм бэ гэх юм бол тэр нь загсны ирнэ. Килэнцийн ордод одоогоос 10,000 жилийн өмнө тангуудын төмөн наст наран гэрэлт өдөр гийхийн өмнөх шөнө түнэр харанхуу битүү хар сартай байжээ. Тэгэхээр энэ бол ерөөсөө нарны түүх огт эхлээгүй. Нарны түүхийг огт эхлүүлээгүй хүмүүс сарн тоололд багтдаг юм уу? Тэгэхээр та нарын энэ Монголын цагаан сар гэж худлаа уйлдэл хийгээд байгаа чинь цаг хугацаанд буруу, орон зайд буруу. Яагаад гэхээр чуудхан гэлэх юм бол бомбын оронд, дорны бомбын оронд эсвэл их болсон 6 зүйлийн 6 дахь нь байх гэж оролдож байгаа та нарын энэ ааш авирч нь өшт татар байх санаархлыг бий болгож байгаа. Энэ нь байгалийн үзэгдлэр өшт татар байхын тулд сөнсөн галтуудыг сэрээх гэж, тахих гэж цасан шуурганаар гिचнэн өдөр тийшээ гिचнэн манжууд далчхнаж явуу гэдэг л байна. Яагаад манжууд гэдэг юм гэхээр энэ үндсэндээ манжин шүтэн. Манжин төмөр сүрэг хариулдаг газар байх манжин
цагаагч нь могоон орны сүлд. Тийм учраас Сүхбаатар аймгийн нутаг бол Дарь, Ганга гэдэг хоёр нэр нь, Дарь бол гал, дарыг ашиглаж гал гаргадаг. Ганга гэдэг бол ганга жалах, түүгээр шар ус орсдог. Тэгэхээр Дарь, Ганга гэдэг бол ерөнхийдөө Өшт татарын нутаг эхлэхийн болзолт газар зүйн байрлал. Одоо Дарь их гэдэг байгааг та нар их баясаад байгаа. Дарь их гэдэг бол ямар дарь их байх вэ гэдэг нь 6 янз. Жишээ нь их болсон 6 зүйлийн 6 янзын дарь их байна. Түүний 6 дахь нь бол Өшт татар дарь их байна. Тэгэхээр энэ 6 дахь гэдэг нь юу юм бэ гэх юм бол энэ далайн ёроолоос дахин амилсан гэсэн л утгатай. Далайн ёроолоос дахин амилсан. Тэгэхээр Сүхбаатар нутаг бол Монголын 33 говийн төгсгөлд Монгол элсний хаяанд байдаг. Тэнд сайн мэдээтэй газарч бий, сар мэдээтэй газарч бий. Харин манжууд бол Сүхбаатар аймгийн нутагт байгаа. Тэр нэг нь сүнсэн галт уулан дээр түүний сэтэргийн амсар дээр нь нэг шавар аваалаад шавар сувраг аваалаад шавартын нэрнийн түүхийг тэнд эрхэмлэн дээдлэхдээ Кянганы нурууны зүүн шанааны манжууд манжийн баруун шүтээнийг энхүү Сүхбаатар аймгийн хулх алтан аваад босгосон. Тэгэхээр алтан гэдэг үг нь бол хулх. Яагаад гэхээр шавар алт байх юм уу? Та нар өнөөдөр Хятадын шавар зоосыг алтан зоос гэх юм уу? Батхааны алтан ордын улсын цул алтан зоосыг алтан зоос гэх юм уу? Яг л ийм ялгаа байгаа. Энэ бол та нарын үзэх хулх шавартын эрн хулх 6 дахь ертөнц. Тэгэхээр Монголын цагаан сар гэдэг бол маш бэрх. Түүнд бол та нар шиг золбонгууд хүрх нас бие цогцос ДНК бүр үгсэн ясан кэлхээч нь хүрхгүй гэдэг ийм үг байдаг. Өөрөөр хэлбэл та нарын өг дээдсийн ясан кэлхээч Монголын цагаан сар хэмээгүүд хүрч чадаагүй баталгаа нь та нар хизээ яаж хэрхэн хийхээ мэдэхгүй байгаа явдал. Монголын цагаан сар хэмээх нь хаврын улиралтай холбогдож байгаа бол түүнийг хаврын наран тэнцэлтэй холбож хийнэ. Өвлийн наран тэнцэлтэй огт холбож хийхгүй. Тэгэхээр яг одоо эхэлж байгаа энэ дуусж байгаа 2 дугаар сар бол яг үнэндээ 6 дахь их болсон тэр шар усны бомбын эрн өвлийн наран тэнцлийн замд эхэлж байгаа нь Хятад, Манж төвд болоод Зүүн Азийн зарим орнуудаар эхэлж үйл явц юм. Тэгэхээр хавар гэдэг үгийг бол хаврын наран тэнцэлд хамааруулж ойлгоно. Өвөл гэдэг үгийг бол өвлийн наран тэнцэлд хамаатуулж ойлгоно. Гэхдээ өвлийн наран тэнцлэр астрономийн өвөл эхэлдэг. Өөрөөр хэлбэл та нарын эхлээд байгаа өвөл бол Хилэнцгийн ордын өвөл. Тийм учраас та нарын өвөл эрт эхлээд байгаа. Энэ сарн тооллын өвөл. Тэгэхээр 12 дугаар сарын 21-нд жаргасан Маягийн сүүлчийн нарны битүүн дэлхий дахинд тохиож байгаа нь энэ түнэр харанхуйн битүүн ялангуяа Америк төв тохиож байгаа. Тэр Америкт 2 янзын пирамидын соёлыг дэлгэрүүлэгчд байсан байгаа. Гэхдээ эзэн хаант төрийн түүх дуусвал тэр улсын төр мөхсөн болохоос улс үндэстэн мөхөж амжаагүй байгаа нь Маячууд, хар кредүүд, манжууд, тангадууд, Өшт татарууд хаанчлах ирэхэд төгсгөл хийцэн харин күн нь
мөхөх соних цаг нь одоо л ирж байна. Энэ дорныхан буюу их болсон 6 зүйлийн 6-ах нь сөнөх, мөхөх, сүрэх өдрийг Сократ, Александр хааны ээж Олимпиад, түүнчлэн Исүкабатар өөлөнөх асар их төвчээртэйгээр хүлээсэн. Тийм учраас өнгөрсөн их Монголын түүхэнд юу ч сониож устгаагүй. Харин байнга доройтуулсан. Хар уугрыг доройтуулв. Хар кредийг доройтуулв. Тийм ээ? Тайчуудыг доройтуулв. Гэх мэтэр доройтуулах гэдэг нь эзэн хаан байх чадваргүй болов, боол болгов, зарц болгов, хамжлаг болгов, дордос болгов, дорныхан болгов гэсэн утгатай. Тэгэхээр та нарын одоо эрхэмлэн шүтэж байгаа дорны, сарны, бэлгийн гэдэг 3 нэг бол ялагдсан, дордсон, доройтсон хийгээд мөн шөн үйлсэн махчин харах цагийнхан болохоо баталж байгаа юм. Тэгэхээр одоо та нар зуурдын хаврын баяр хийгээл хавар болж ийн гэж солиорол Бээжингийн хаалттай хориотой хотын хаврыг Харкредийн тойрдын нутагт хийж солиорцгож байгаа нь нэн буруу үйлдэл болоод зогсохгүй. Та нар яг одоо Монголын 15-ны сар буюу Монголын цагаан сар хэмээхүүг яг үнэндээ цуст гэртээ хар сар угтах зан үйл рүү яваад орчлоо. Яах ёстой байсан юм бэ гэхээр эхэн шир алаг бол күн, эхэн кэр алаг бол күн шир алаг гэж. Кэр алаг нь биеэр нь байгаа бол хүүхдийнх нь ширээр нь тохиож гарч байгаа удамшлын үзэгдэл лугаа та нар хоёр үеэрээ Монголын цагаан сардар нэгдэх гэж оролцсон болох байсан. Тэгвэл яах байсан бэ гэхээр ноднон луужил их болсон 6 зүйлийн эхлэл нь тохиож байгаа тэр луужил нэгдэх гэж оролцсон бол энэ жил нэгдэх боломжийг нээж болох байсан. Гэтэл нэг торгууд эмхтэй кя зарцсан луужил сэргэн мандна гэдэл баахан хүний тарих эргүүлээд орилж хашгираад солиороод түүнийг баахан хүмүүс дагаж давхилдаад эхэлсэн. Тэгэхээр торгуудууд хизээ эзэнт хаан тусаад зайгуулсан юм. Торгуудууд хизээ өөртөө эзэн болж чадаж байсан юм. Торгууд хинд эзэн хаан болж чадсан гэдэг асуудал байхгүй бол хинч торгуудыг сонсох ёсгүй байсан. Энэ бол Монгол хэмээхэн горимдор сонсох, захирагдах горим юм. Өөрөөр хэлбэл манжид захирагдаж байгаа нь манж асар олон улсыг эзэн хааны ёсоор захирч чадсан учраас манжид захирагдах горим нээгдсэн. Их Монгол манжаас илүү асар их олон улс үндэстэн захирч чадсан учраас Монгол захирагдах тэр үйл явц эхэлсэн. Тэгвэл өөрөө өөртөө ч эзэн хаан болж чадаагүй торгууд, хасаг, загчин, баяд, халах гэх мэт үндэстэнгүүд бусдыг захирах гэж, бусдад зам мөрд гаргахыг заах гэж оролдох нь эцэстээ нөгөө нэг мах коммунитийн нийтлэгаанд бусдаа одоо гинэн дөнгөж ачигдаж ирсэн малыг дагуулж ордог нэг зоригт хуц шиг л юм болчлоо л доо. Хараарч жатах ч гэж жигтэйхэн тажаргууд эмийн үйлдэлийг бол бүхс одоо нөхцөл байдлаар нь шалгасан тэр ч шалгуулж чадсан л да. Тэ. Жаахан айд сүрдсэн ч гэсэн бас жаахан даварч даруухан байхыг үзэн ядаж байл л дээ. Тэ.
За ингээд юу болж байна гэхээр та нар хизээч Монгол хүн байх боломж алдсан. Тэгэхээр хаврын наран тэнцэл гэдэг бол загсны орд ба хоньны орд хоёрын хооронд болдог. Тэгэхээр энэ соёмбод хоёр лууд өрсдөөгүй, хоёр загас төрсөн байгаа учраас соёмбыг дагаж сэргэн мандах гэж оролдох юм бол тэр соёмбын ганц оройн сэргэн мандаад байхгүй. Тэр соёмб суурээрээ сэргэн мандах ёстой. Тэр горимд орохыг нэгдхийг хүссэн бол та нар ер нь загсны ордод үйл явцыг баримжаалах ёстой байсан. Өөрөөр хэлбэл 3 сард Монголын цагаан сарыг хайж тэмтэрч байж оролдож байх боломжтой байсан. Тэр бол хаврын наран тэнцэлд хамаарч байгаа. Хаврын наран тэнцэлдэж багтдаггүй, өвлийн наран тэнцэлдэж багтдаггүй нь бол 2 дугаар сар буюу наад 6 дахь их болсон альбин шулам тэрэнгүүдийн нэрн үед та нар хар кредийн сорхогтон болоод төгсгөлийг нь торгуудын үйлдэлээр үргэлжлүүлсээр байж дууссан явдал бол та нарын төрмөл ой санамж та нарын өөрсдийн чинь хувь тавилан болчихж байгаа юм. Тэгэхээр Монголын цагаан сар гэдэг ойлголтыг яг одоо дэлхийд дахинд зарлах гэж байна. Тэгэхээр зарлахын учир шалтгаан юу вэ нү гэхээр тэрнийг нэг их авралтай гэж зарлахаасаа өмнө тэр бол цуст гэртээ хар сарын төрх 3 дугаар сар тохиж байгаагийн учир шалтгаанаар Юли Цезар өгдөг тэрл 3 дугаар сарын 15 бол Монголын цагаан сар мандах өдөр байсныг дэлхийд дахинд сануулах шаардлага үүснэ нь. Яг одоо дэлхийд дахинд бараг 6 тэрбум гаруй Юли Цезарууд аархаж байгаа. Энэ бол өөрийгөө эзэн хаан хэмээн зарлан тунхагладаг. Өөрийгөө хязгааргүй эрх мэдэлтэй хэмээн тунхагласан Ромын эзэнт гүрний хаан Юли Цезар түүнд халдсан Ромын сенаторуудын халдлага яг одоо дэлхийд дахинд нууцаа тайлж учир шалтгааны тайллыг хийх гэж байна. Брут Юли Цезар хоёр бол яг үнэндээ бол нэгэн удмынхан. Шууд утгаараа нэгэн удмынхан буюу Ромын бүгд найрамдах улсын хааны өрсөд. Гэхдээ Брутын ээж нь хааны охины удам. Харин Юли Цезарын эцгийнх нь удам нь бүгдээрээ хааны удмын бус охинтой гэрэлсэн удмынхан. Ингээд Юли Цезар хааны удмын цус үл тээгч учраас ээж нь хааны охин биш учраас хатна нь хааны охин биш учраас Юли Цезарын хязгааргүй эрх мэдлийг таслан зогсоох Мартин Идийн өдөр Юли Цезарын хязгааргүй эрх мэдлийг устгах асуудлыг Ромын сенаторууд ухамсарлан ойлгож ханцуундаа хутга нууж эрцгээсэн байдаг нь тэдний ухамсарт үйлдэл нь ямар эр зоригтой байгааг баталгаажуулж байдаг юм аа. Тэгэхээр Юли Цезарыг 3 сарын 15-нд устгах ёстой тэр Мартин Идийн өдөр нь юу болдог вэ гэхээр тэр өдөр дорны ямар ч жалга төрүүлсэн тэр дов эргээд жалга бол. Энэ домгийн бодит дүрслэл нь Кентийн ууланд байгаа бурхан халдуун хэмээх бүтээн байгуулалт. Энэ бол хүний гараар бичсэн бүтээн байгуулалт.
Нислэг төв хэмээх нь бичлэгээр ороод та нар бурхан халдууныг тойрч нисэж байгаа нислэг төвийнхний бичлэгийг харах хэрэгтэй. Тэгвэл яг л шинийн 8-ны сар дор магадгүй 7-ны сар дор тэнгэр тохиох яг тэр туранхавтар тал сар тойрч гүйлдэд байгаа. Энэ альбин тэрэнгууд. Харин тэр нь Кевтэй шугамаас 120 кмд өнцөг өсгсөн нэг нь тал сарн дов байгаа юм. Тэр довын баруун талаас нь эхлээд жалга үүснэ. Тэгэхээр нэгэн кондлөвчөнд тэр жалга тулж очиж байгаа нь 120 градус үүсгэж байгаа жалганд өндөрлөг нь хоньны эрнэг эхэлж байгааг зааж байгаа. Тэгэхээр арслангийн ордод үүссэн дорны жалга эцэстээ төгсгөлдөө дов болон давн жалга болно гэдэг энэ харьцааг Мартин Иди хэмээх танилцуулсан нь дов мэрэг нь ондоо өгтөн болж ахыгаа өгөхөд кинчвш болсон хийгээд халахын цогтхон тайжингүй арслан алагдсан шалтгаан Юли Цезар алагдсан шалтгаан тэгээд ч 1260 оноос яг 100 гаруй жилийн дараа шуудхан хэлвэл Юан Гүрн мөхөх бүх болзол Кентэй нуруунд баталгаажиж таниулсан байгаа юм. Түүнийг сохроор шүтэж байгаа хүмүүс бол Манжин хааны Бэй ихтэй Айсангороо эцэгтэй Эрлиз хааны зарилэг дагсан гэдгээл санах хэрэгтэй. Тун саяхан бараг 19-р зуунд эхлүүлсэн бурхан халдуунуудыг тахилах бол Манжин хааны тахилга байсан. Түүнийг ар халахад эсэргүүцэлгүй тахихын тулд ар халахын тархийг угаасан. Ийм л үзэгдэл болсон. Ингээд энэ явсаар байгаад тойрон хүрээлэгчдийн доншуурын тархиар төрийн тахилга болцсон байгаа. За ингээд эцэстээ бол дов тахиж байсан улсууд довын орой дээр байгаа Манжин төвдийн тангадын киничм Өш татарын Тартарагийн тэнгэрийг тахиж байсан хүмүүс эцэстээ цаан чинь шээсний газар нуур далаа тэнгис тахиж эхэлж байгаа ийм үзэгдлүүд болж байгаа нь загсны эрен дуусж байгаа явдлыг баталж байгаа. Тэгэхээр яг энэ 2 дугаар сарын төгсгөлд ялангуяа 2 дугаар сарын 24-нээс эхэлж байгаа 6 дотоод цэмт эрхсүүдийн парад жагсаал бол яг үнэндээ алтан бомбын нэрнийг эхлүүлж байгаа. Тэр нь мэдээж шохон чулуун давхраг дээр байхгүй, жирэмсэн эмийн шех газар байхгүй, жижиг тувлын бэлчээрт байхгүй, махчин харахны үүрэнд байхгүй, хорт могоон үүрэнд байхгүй. Энэ бол өөр орон зайд байгааг таних хэрэгтэй болж байгаа юм. Өөр орон зайд байгаа. Тэр орон зайг юу гэдгийг бэ гэхээр Магмын халуун лавн далаа хаан Тэмүжин Чингисийн захирсан тэрл алтан бар алтан уулан дээр суугаа алтан барын нутагт болж байгаа үйл явц. За ингээд өнөөгийн Оросын холбооны улсын Барнаул хот орчимд алтан бомбын нэр нь эхлэх үйл процессыг тэнгэрт 6 дотоод цэмт эрхсүүдийн парад эхлүүлж байгаа нь гайхамшигтай. Тэнгэрт болж байгаа үйл явдлыг газарт эдүүлэн харах юм бол түүнийг сар гэрдэг 28 одон гэр биш харин нарыг тойрох дотоод цэмт эрхсүүдийн дотроос
яг ямар эрхсүүд үүнийг хамтдаа нэхлүүлж байна уу гэдгийг нь харах боломжийг олгож байгаа юм. Тэгэхээр яг одоо бол зэвчийн төрсөн нутгаас бомбын нэр нь цааш Евразид эхлэх бэлтгэл ажил үргэлжилж байна. Үүнийг 2026 оны 8 дугаар сарын 14-нд Алтанбергийн хэмээх өөлөн эхийн үйл хэргээр эхлүүлсэн бол Сүкабаатрын үйл хэргээр эхлүүлсэн бол түүний үр шимийг яг одоо Барнаул орчимд өрнөж байгаа үйл явдлаар харж байна. Энийг амархан л да тэнд байсан цэнгэг уст болгоод ундарч эхэлнэ. Мэдээж хаврын наран тэнцлийн дараа. Тэгэхээр одоо эргээд Монголын цагаан сар хэмээх нь хин нэгэнд шүн мандсан нар байдаг бол харин хязгааргүй эрх мэдлийг олох гэж оролцсон Юли Цезар мэт яг өнөөдөр Монголын төр нийгмийн асуудлыг шийдэх гэж сошиалд саарл ордонд орилж байгаа сатануудын хувьд бол цуст хэртэй хар сар болохыг 3 дугаар сард мандаж байгаа Монголын цагаан сар догшин дүрээрээ баталж байна. Тэгэхээр Монголын цагаан сар тохиох цаг үеийг та нар огт мэдэхгүй учраас Монголын цагаан сар гэж газарт орилоод тэнгэрт гидтийн хар сар мандаж байхад балаарч байсан. Яагаад гидтийн хар сар 2 дугаар сар зайлшгүй тохиох юм бэ гэдгийн учир шалтгааныг өгөөдөө хаана түнчлэн күнзийн эцэг нь эрт цагаас элдний эр дор тан улсын задарлын нүрдүнгээр нь тулган шаардаж тоолцгоо өвлийн наран тэнцлээс хойш 2 дахь битүү хар сар дор гидтийн хаврын баярыг хийнэ гэдгийг монголчууд илд тулгаж байж алан шүү, өхүүлэн шүү, амьдруулын шүү гэж байж товлож өгсөн байдаг юм аа. Тэгэхээр гидтууд бол Монгол дайчдын Монгол элдний дор дуулууртаагаар энэхүү тан улсын үргэлжлэл хаврын баяраа хийж байгаа. Гэхдээ гидтад хаврын баяр эхлэхийн өмнө гидтийн нутгаар улаан дэнлүүний түгэл хийж байна. Яг улаан дэнлүү 2 эгнэ 3 босоо нийт 6 улаан дэнлүүг нэгэн багцанд гудамжаар дүүргэж байхаас гадна модноос улаан дэнлүүг дүүжилж байх юм. Сонирхолтой. Бүгдийг явж шалгалаа. За энэ улаан дэнлүүнүүд яах вэ? Энэ улаан дэнлүүнүүд 3 сарын 15-ны өдөр улаан дэнлүүг тэнгэрт көөргөж Монголын цагаан сарыг бахтан таалж баясан цэнгэн угтаж байгаа дүр төрхөө гидтууд гайхуулна. Та нар юу хийж байгаа? Та нар гидтийн тан улсын үргэлжлэл задаргааны 24 улс байдаг юм. Тэрэнд Юан, Мин, Манж, Төвд бүгд орно. 24 улс бий. 24 улирал бий. 12 нь эр, охин, охины хүү, 12 нь охин, охины охин. Арга бэлэг ийм 12 улс гидтийн бүрэлдэхүүнд байдаг. Яг одоо хятад бол бүрэн хэмжээгээр түүнээ эрхэндээ хураачаад байгаа. Мэдээж тэрнээс илүү гарсан хэсэг байгаа нь хятадд үл хамаарах хэсэг. Тэгэхээр хятад өнөөдөр монголчуудын сургасан заасан ёсоор замнаж байна. Харин та нар хятадын хаан байсан Харкрэд ихэнхүү хувлын замаар явж буцахтаа шороод хэлээ. Одоо та нарт энэ жил өнжих ёстой цагаан сарын чинь
тэнгэр өнжөөж цуст гэртээ хар сарыг мандуулж байна. 3 дугаар сарын багцаанд. Энэ бол 2 сарын 22-наас 3 сарын 22-ны хооронд загсны эртний төгсгөлд эцэс төгсгөлгүй мөхөл болно. Сүрэл болно. Сэргэн мандалт байхгүй гэдгийн баталгаа нь цуст гэртээ харсаар мандаж сарны гэртэлд бүр 3 сарын ихээр тохиож байгаа нь 3 сарын эхнээс 3 сарын 15-ны хооронд Мартин Иди тасралтгүй тохиохыг баталж байх юм аа. За ингээд би та нартай 3 дугаар сард эхлүүлэх гэж оролдсон, 4 дугаар сард үргэлжлүүлэх гэж оролдсон Монголын цагаан сарыг хамтдаа тэнгэрт гэрэлтүүлэн тэмдэглэх санал санаачлага 2026 оны 3 дугаар сард үл тохиох боллоо. Тэнгэрийн санааг газарт өөрчлөхгүй, тэнгэрт цустай харсаар мандаж, киртэж, зовж, шаналж байхад газарт өснөө чинь Монголын цагаан сар байх үдээ. За ингээд та нар Алтан Соёнбооч алдлаа. 2008 онд алдсан баталгаа нь одоо энэ. Та нар бүгдээрээ Юли Цезард 2026 онд ерөөсөө огт цагаан сар гэдгийг тэмдэглэх хэрэггүй байсан. 2025 онд бүрч тэмдэглэх хэрэггүй байсан. Тэр нэг торгууд юм босч ирж та нарыг нэдлгааны горим руу чирдэг хуц боллоо. Сархагтан хатан та нарыг нэдлгааны горим руу чирдэг хуц боллоо. За ингээд 1231 онд эхэлсэн та нарын энэ шар усны хаврын баяр чинь хар кредийн нутагт үргэлжилсээр байгаа үйл явц чинь цасан шуурган дундуур дуусгар болчлоо. Шинийн 3 да. Ийм зуурдын юм хийж өөртөө зуурдын болж байх ямар хэрэгтэй юм. Тэгэхээр түнэр харанхуу гэдэг бол дөрвөн зүгийн наран тэнцлийн гэрэл нь аль нь ордоггүй дөрвөн орон зай буюу завсрын дөрвөн зүгийг хэлнэ. Яг тэр завсрын түнэр харанхуун дөрвөн зүг бол халахын дөрвөн бахархалт хүчин зүйл. Яагаад хаанаас халахууд ийм дөрвөн хүчин зүйлийг олоод баярхаад бахархаад тирандаад Юли Цезардэд байгаа юм бэ гэхээр энэ мэдээж тангадих, еврейх, тартарих, өш татарих, тан улсих, киттих, манжих, төвдих тэднэрийн альнаас нь ч одоо зээлдэд, хуйлдад авсныг мэдэхгүй нэг халахуд өөрөө л тайлбарлана. Бусдын соёлын нөвийг өөрсдөө сайн муугаа ялгана уу гэхээс биш тэрнийг одоо шүүн хэлцэх шаардлагагүй. Ямар ч байсан халахуудын дөрвөн бахархал бол халахын дөрвөн хүчтэн бол нарны гэрэл огт үздэггүй. Завсрын дөрвөн зүгийн түнэр харанхуйн хүч гэдгийг л баталгаажуулах нь чухал. Тэр хаанаас олж авсан гэдэг нь төрмөл, гарал үүслийн аль эсвэл халахын сүүлчийн эзэн богд хаан 6 төвдөө зааж өгсөн үү? Нөгөө манж гүнжин зааж өгсөн үү? Аль эсвэл аль эртний татарт 13 удаа ялагдаж явахдаа тийм юм олж авсан уу? Энэ бол тэднэрийн асуудал. Тэднэрийн дотоод асуудал. Гадаад асуудал бол халахын дөрвөн хүчтнийг шүтэх юм бол шүтэж байгаа халахууд бол тиранууд, эднэр бол вампирууд, эднэр бол Юли Цезар, эднэр бол өкөх ялтан 3 сарын 15-нд тэд Юли Цезар шиг өкөх болно. За тэгэхээр тэнгэрт мандаж байгаа цуст хар киртээ сар бол Монголын цагаан сард огширсан, бузардсан байгаа түүний нөгөө нэг хэлбэр энэ бол зүгээр л дэлхийн сүудэрт орж байгаа
сарны тохиол. Тэр 2 удаа тохиодог, нэг нь байнга битүүн тохиодог, нөгөөх нь хаяа Монголын цагаан сар битүү хэрддэг. Энэ нь юуг зааж байгаа юм гэхээр энэ үед Монголын цагаан сар эхлэхгүй, тохиохгүй. Монголын цагаан сар гэдэг юм байхгүй бол энэ цаг үед Монгол гэдэг юм байхгүй байна. Монгол ялагдсан байна. Эсвэл Монголын ялагдал дуусч байна гэх мэтэр ойлгож байна. Энэ Монголын цагаан сар кэртэж байгаа 15-ны сар кэртэж байгаа тохиолдол өөрөө олон янз байдаг. Алмазын шигтгээтэй очир эрдний шигтгээтэй кальцин энтер гэдэг шиг нарны гэрлийг оруулж гаргаж байгаа байдлаас нь хамаарат яаж үе таалах хоёр хаагдаж нэгдэж байгаа зай завсраар нь бас сайн нэмний гэрлэгээ нарны гэрлэгээ орж гардаг байсан бол цуст гэдэг утгаар нь би анх удаа цээртэй ч гэсэн үнийг тайлбарлахаас аргагүй болсон нь энэ бол самуун цаг дэвдэгдэн. Энэ бол дайн. Энэ бол үе олноор сүрх эрсдлийг үүсгэх аюултай гэсэн ийм процесс. Тэгэхээр хөөрхөд Догдон Төмөр хааны үр хойчсон өөрсдийнхээ удмын хаанчлалыг үргэлжлүүлэхийн тулд арга буюу өөрсдийн орон нутгийн захирч байгаа албат боолынхаа шаардлаганд орж Таж Махалыг барьсныхаа хариу гисгэл цээрлийг хүртэж түүнийг барьсан эцгээ хүүхдүүд нь шоронд хийж тэр шоронгийн цонхоор Таж Махалыг харж өчүүхэн завсраар улин дарах хоолоо олж идэж эцэг нь тарчлан байж үхэж хүүн хаанчилж байсан явдал бол хэрхэн төрийн хаанчлах ёсыг үргэлжлүүлэхийн тулд ямар их эсэргүүцэлтэй хар иргэдээс эхэлж хүлээж авдгийн зовлон гамшигыг туулсан Догдон Төмрийн үр хойчсын төгсгөл энэтхэгт явагдсан тэр гамшигт үзэгдлийн үр нөлөөг та нар Таж Махалыг гайхаж явахдаа огт ойлгодоггүй. Таж Махал бол энэтхийн нутагт түргэн соёл иргэншил, илэрийчүүдийн түүх, Алтан орд улсын түүх эхэлж чадаагүй баталгаа нь энэхүү хатны мөн хааны шарлийн сүм түүн бүтцээрээ исламын ертөнцийн тэр сүмийн бүтцийг батлан харуулдаг юм аа. Тэгэхээр Афганистан, Пакистан хоёр байлдаж байна. Догдон Төмрийн көвөд үр хойчсон Афганистанд мөн энэтхэгт хаанчилсан нь Гималан өмнө зүгийн хаанчлалыг эхлүүлсэн нь Афганистаны нар мандах нь Кабул хотод Кабул голын айсавд өрн зүгийн нар мандах. Харин энэтхгийн ганг морны айсавд нар мандах нь дорны нар мандах завсрын хоёр зүгийн нар мандах боломжийг өмнө зүгт эхлүүлсэн боловч харамсалтай нь Афганистан ба Пакистаны хооронд дайн эхэлжлээ. Шүн эхэлжлээ. Энэ бол хурцгар шалчгар Америкчууд эхлүүлж чадахгүй бол тэр дайны чинь бид эхлүүлээд өгье гэсэн тийм л асуудлыг Афганистанаас аль эсвэл Пакистанаас тавьчихлаа л да. Хаа сайгүй тектоник мөргөлдөөн яг асар их хэмжээний энерги хуримтлуулсан галт зэвсгэн хуримтлал болсон учраас түүнийг чөлөөлөхийн тулд дайн зайлшгүй. Энийг Монголын цагаан сар амар амгаланг биш харин дайны мэдээг дэлхийд түгээж байна. Тэгэхээр Пакистаны ард хэн байгаа вэ? Афганистаны ард хэн байгаа вэ гэдэг асуудал гарч ирнэ. Афганистаныг Америкчууд орхиж гараад Афганистаны талибанчууд дипломат харилцаагаа үүсгэж Москвад элчин сайдаа суулгасан. Элчин сайдаа суулгахаас гадна Афганистанд аял жуулчлалыг автомат цэргийн хамгаалтанд дор асар хүчтэй хөгжүүлж байгаа.
Яг жилийн өмнө Афганистаны хил дээр очиход Афганистаныг өдөртөө Душанбегаар дамжиж орж байгаа жуулчид хил дээр гарын үсэг зурхтаа 50% амьд үлдэх магадлалтай гомдохгүй гэдэг гарын үсэг зураад орж байгаа жуулчдын тоо өдөрт 60 давцсан байсан. Би Афганистан орох ганц л зорилго байсан. Ай ханум. Би Ай ханум руу явах боломжтой юу гэдгийг асуусан. Асар их Афганистанууд эсэргээр Душанбе руу орж ирж байсан. Барилгын ажилчид. Тэд бол өдөрт 100-100-аар орж ирж байсан. Тэгээд тэд шууд хариулсан. Ай ханум руу зам хаалттай. Ай ханум явахгүй бол би Афганистан орж яах юм? Би ботсон. Тэгэхээр Афганистан бол би даасан зоримог давшилтыг хийж байна гэж би үзэж байна. Пакистанчууд гинтээ нийлж тэнд юугаа булаалдуу гэдэг асуудал гарч ирж байгаа. Тэд юугаа булаалдуу? Орос Украин хоёр юугаа булаалдсан? Эсвэл Еврей Иран хоёр юугаа булаалдаад байгаа? Хамгийн сонирхолтой нь энэ дайны фронт дээр зайлшгүй нэг Монголын их Монголын Алтан ордын нэг орд улсын нийслэл байдаг. Түүнийг л булаалдаж байдаг. Тэрнийг булаалдаад хоёр улс байлдах юм бол халахууд, хар кредүүд алгаа ташаал баярлаад идэг. Миний хувьд бол зүрх зүсэм аимшигт үйлдэл болдог. Тийм учраас тэр газрыг ариусхан буцааж авахын тулд тэр бүх фронтод би дайныг зөвшөөрч байгаа. Дайт. Би Украин Оросын дайныг Путинг зарлахаас яг 4 цагийн өмнө би зарласан. 2022 оны 2 дугаар сарын 22-нд Улаанбаатарын цагаар 8 цагт. Улаанбаатарын цагаар 8 цагт. Надаас 4 цагийн дараа Улаанбаатарын цагаар 12 цагт Путин дайн зарласан. Юу гэхээр Монголын эзэмшил газар нутгийг хүссэн хүсээгүй галаар ариусгадаг юм. Галаар ариусгадаг юм. Тэгэхээр дайны гал голомт тэнгэрч гисэн үрээлэн дуудаж цуст гэрте харсаар 3 сарын ихээр мандах гэж байна. Тэгэхээр одоо нин яаралтай энэ дайныг зогсоох тэр дайнгүйгээр яаж инх тайвныг тогтоох вэ гэдэг асуудлыг шийдэх шин өөр инх тайвны зөвлөлийг дэлхийд байгуулах зарлах шаардлага үүсэж байна. Үгүй бол энэ дайн ямар замаар үргэлжлэхийг тайлбарлах хэрэгтэй. Ямар замаар үргэлжлэхийг. Энэ дайныг цуст гэртээ Монголын цагаан сар өргөжлүүлнэ гэх юм бол хот солонгосын ард дагцан дээр байгаа Yellowstone галт уул дэлбэрнэ. Америкийн нэгдсэн улсын нутагт байгаа Yellowstone галт уул дэлбэрнэ. Yellowstone шарт чулууны галт уулууд дэлбэрнэ. Энэ бол миний чадах дайн. Миний өдөөж чадах дайн. Яг цасан шуурга шиг. Энийг сансраас маш хурдан таньж мэдэх боломжтой. Тэгэхээр 3 сарын 15-нд юу болдог вэ гэвэл ер нь 3 сарын 8-нд нь юу болдог вэ гэдгийг сонирхъя л да. 8-нд нь газрын гүйдэл идэвчдэг юм. Газрын гүйдэл. Тэр газрын гүйдэл идэвхжүүлэгч нь дэлхийн дотоод цөмийн энерги хоньны орд руу тэмүүлэхдээ загсны ордод 3 сарын 8-наас эхэлж идэвхждэг юм. Тийм учраас 3 сарын 8 бол ариун эхийн охидын улс төрийн эрхийг хамгаалах ёстой алтан бэргина бэр-бэрийн удмынхны улс төрийн хаанчлалыг хамгаалах ёстой болж ирж байгаа нь хамгаас чухал юм. Өөрөөр энэ газрын гүйдэл хаашаа хизээ гүйдэг вэ гэвэл хоньны ордод, арслангийн ордод, нумын ордод. Энэ 3 ордод л гүйдэг. Өөр хизээч хаашаач гүйхгүй. Энэ бол дэлхий дахин танигдсан, батлагдсан горим.
За ингээд халахын дөрвөн хүчтэн Монголд арахсныхаа хариуд дэлхий дахинд инкүү Монголын цагаан сар дор үл нэгдэх тэр дорныхныг бий болгож чадсан та нарт одоо ямар ч найдвар байхгүй. Гэсэн чи би энэ найдварыг жилийн өмнө устгаж чадах байсан. Гэвч өнөөдөр би та нарын найдварыг устгаж байгаа нь. Өнөөдөр хүртэл та нар энэ үйл хэрэгт нэгдэх боломж байсан. Яагаад ингээд байнга нэгдэх боломж байна вэ гэд байх юм бэ гэхээр наран мандах 365-аас 366 өдрүүдэд Монгол хэмээхүүд нэгдэх нарны нэгтгэл яриад байгаа юм. Чи наранд нэгдэж байж саранд нэгдэнэ. Чи өдөр нэгдэж байж шөнийг нэгтгэн тэр өдрийнхөө шөнд нь нэгдэнэ гэсэн үг. Өдөр шөнө гэдэг бол нэгэн цикл битүүн нэг хоногийн битүүн тийм ээ. Тэгэхээр юу болоод байна вэ? Айгүй олон хүмүүс солиорч байна уу? Морин жил яадаг, сэргдэг, манддаг, яадаг, морин жил ингэдэг тэгдэг. Гэсэн тоотын чинь морин жил. Морин цаг, морин сар чухал байсан. Ялангуяа 2025 оны морин сар маш чухал байсан. Тэр өдөр Ноорог гэх нэгэн сүг гарч ирж ноомоо болоод альбан тийрэн өнөөгийн энэ вампир залуучуудыг талбай дээр цуглуулж байж засаг унгаж унсан засаг нь босч ирч чадахгүй тийчилсээр байгаа та нар морин сарыг эхлүүлж чадахгүй могоо сарын төгсгөлийг Хилэнцгийн ордод өргөжлүүлсэн шүү дээ. Тэр засаг тэр унаад байгаа юм биш. Тэр ардын намын даргаыг сольж холих гээд байгаа юм биш. Зүгээр л та нар Хилэнцгийн ордын удмынхан гэдгээ батлах тийм нэг нь альбан тийрэн босч ирэл удирдах байгаа юм. 100 жил сэргэн мандна гэж удирдах тэр тийрэн альбиночк авалсан торгууд им шиг бас нэг тийм ноорог босч ирэл. Тэгэл тэд нэрийг ингээл анхааралтай судлах юм бол ах トゥ хамаатан садна авгаа ээж өрхөөхөд хань ижлэн дандаа нэг доглон сохор солио гажуу юмнууд байдаг. Тэр чинь нэг одоо ханилж явсан хүүхнээ амиа хордоход нь хүргэсэн ноорог байсан шүү дээ, тийм ээ. За ингээд Монголын цагаан сар хэмээх та нар гордохын гарч боллоо. Энэ Монголын цагаан сар чинь маргааш нь 15-ны сар тэнгэрт гэрэлтээд маргааш нь тэргэл улаан болж бүр илүү их гэрэлтээд тэрний хичнээн хуваар илүү гэрэлтэж байгаагийн шинжлэх ухаан тогтооцсон байгаа. Тэр 16-ны дараа тэр алтан язгуурт Хөх Монголын эсвэл алтан язгуурт Хөх Үрсийн алтан 6 их болсон үсээд түүнээсээ тэр Хөх толготн Хөх тэнгэртэн гэдэг юм үүсдэг. Энийг л энэ Монголын цагаан сар удирддаг. Энэ та нарт огт хүртээлгүй явсаар агаад өдөөх хөрсөн. Тэгэхээр яагаад Монголын цагаан сарын тухай яриад байна уу гэхээр харахнуудад сануулад байгаа юм. Та нар бол харах шөнийхэн. Энэ Монголын цагаан сарыг Амон бурхан буюу шүн мандсан нар гэж нэрлэдэг Египтүүд бол эртний грекүүд шүү дээ. Эдгээр чинь берберүүд их. Берберүүд. Алтан бэргний охид грек эмэгтэйчүүд, грек хөвд тэгж нэрлэдэг Египтэд. Тэгэхээр энэ нар сарны явдлыг мэдэхгүй, огт мэдэхгүй төвд тангад лам нарыг дагаж, алиалтаж, малиалтаж та нар сайн ажиж хараад байхад шинэлнэ гэдэг тэнэглэл хийж явсаар байгаад ийм болсон. Шинэлнэ гэдэг явдал ямар учиртай юм бэ гэхээр хар сар дороос мултарч цагаан сар дор нэгдэхийн тулд та нар шинийн 1-ээс 16 хүртэл 16 хоног өдрийн наранд нэгдэж байж шөнө саранд нэгдээд сар ингээл гэрлээ нэмсээр байгаад тэгээд 16 болоод 15 болоод битүү гэрэлтэх ёстой. Яг тэр гэрэлтэх хүлээх гэж байгаа тэр сар чинь одоо цустай гэртэй хар сар болчихлоо шүү дээ. Энийг хүсвэл кэснэ гэдэг юм. Энийг хүсвэл кэснэ гэдэг юм. За ингээд нарчгүй, сарчгүй, цустай хар сар манжин дайны баатрууд
манжтай нээлж зүүн гар дөрвөн ойрдын эсрэг байлдсан халахуудын аархал яг одоо өөрсдийг нь Монгол хүн биш болох горимд оруулчихлаа. За тэгэхээр одоо нүгэлт хар ойрдууд чинь хин юм бэ гэвэл тэд нар бүрт хатан ба түүний өвөг дээдэс баруун зүүн саяных нь та нарын дэргэд сая жилийн амьдралын кэмнэлтэй 1 сая жилд 1 удаа амьддаг. Өгөхгүй мөхөхгүйгээр дахин амьддаг нь ойрдууд 1 сая жилийн настаа. Тэгэхээр одоо ойрдын нутагт алтан бомбын нэр нь эхлэх болцол хангагдаж байна. Харин халахын хар хавтгаад мөхөл сөөрл тэр нь яаж явагдахыг мэдэхгүй ган гачиг өөр юу байхыг. Цусд дайм бол бүгдээрээ зах хязгаар нутагт явагдана. Тэрнийг аль хэдийнэ жанчгүйгийн даваагаас цааш гатлагдсан нь одоо болж байгаа Афганистан, Пакистаны хил дээр, Орос, Украины хил дээр, Иран, Израилийн хил дээр энэ цус дайнууд бол гарцаагүй. Тэгэхээр яг энэ цус дайныг зогсоох асуудал бол Тэмүжин Чингис хааны аян дайны ялалт байсан гэдгийг танин мэдэх нь дэлхийд дахинд дайн зогсож байж амар амгалан ирнэ. Түүнээс биш монголчууд алж хидэж байж амар амгалан гэрүүлээгүй гэдгийг л одоо дэлхийд батлах тайлбарлах цаг ирж байгаа нь Мартин Иди гэж юу юм гэдэг асуудлыг шийдэх болчиход байна. Мартин Иди гэдэг бол яг одооны энэ аархаж байгаа Монголд улс төр эдийн засаг ёс суртахууны итгэл үнэмшлийн бүх ориглыг эзлэн аархаж байгаа Юли Цезаруудын үхлийн цаг иржээ. Юу гэж худлаа амьтдын тархи угааж Юли Цезардж байсан тэр хүмүүс одоо хариугаа авна. Тэгэхээр шин цаг ирнэ. Тэр шин цаг хаврын наран тэнцлийн дараа ирнэ. Тэгэхээр хаврын наран тэнцлийн дараа гэхээр 3 сарын 22-наас хойш ирэх тэр сайн цагийн өмнө сар цагийн төгсгөлийг маш тодорхой хийх хэрэгтэй болж байгаа юм. Яг л одоо энэ хэрэгтэй, энэ хэрэггүйгээ ялгадаг шиг энэ хог новш, энэ одоо ашиглах боломжтой гэдэг байдлаар нь Монголын нийт хүн ам сортлогдож байна. Сортлогдохдоо хөөхий тэгээд нэг надад итгэсэн гэх юм уу? Одоо намайг арай бах худлаа хэлээд үннийг арай илүү хэлэх гэж оролдоод байна гэсэн юм уу? Цөөхөн хэдэн миний журмын нөхөдөл шүүлтүрийн боломжийн давж чадсан. За бусд нь бол тэгээд хар кредүүд, өш татарууд, тангадууд гэртээ хар цус сарандор угаасаа ингээд соён бүгүй тангад соён ба 1911 оны тангад төвд эзэн богд хааныхаа төрийг мандуулахаар үлдэх боломжтой болсон. Энэ бол та нарын улс төрийн хувийн удмын эрх чөлөө. Энэ эрх чөлөөг олгоно. Та нарын эрх чөлөөг лахаст юм уу, даатунд ч юм уу өргөжлөж болно. Энэ бол та нарын өнгөрсөн түүхэнд байгаа ул мөр байж болно. Энийг та нар өөрсдөө шийдэх хэрэгтэй. Харин нэг асуудлыг би сануулах хэрэгтэй байна. Тэмүжин Чингис хаан 1170 оноос 1227 он хүртэл дотоодын дайснаа ялж, дотоодын дайсныхаа газар нутгийг эзэгнэн захирч түүнийг өөрийнхөө үр хоочост өмчлөн эзэмшүүлэн үлдээснийг та нар эсэргүүцэн булаалдах гэж оролдож байх юм бол энэ асуудал үүсгэнэ. Шууд сануулъя. Тэгэхээр одоо халахын хавтгай бол жамуухыг устгасан тэр жирэмсэн эмийн шейх газар жижиг тугуулын бэлчээр учраас халахын хавтгай бол манжин сүнсэн төрийн үйл явдал болсон гэдгээл таних санах хэрэгтэй болсон. Яг одоо халах гэмээх хүн хар гай нүгэл хар мөр
замыг зоригтойгоор хэлэх шалтгаан нь та нарын саяын тэмдэглэсэн халахын цагаан сар халахвчны тэр халахвч нь манжийн, төвдийн, хятадын халахвч байсныхаа тэдний фронтын дайчид байсныхаа үр дүнгээр яг одоо дэлхийд танигдаж байна. Хүн алхад күндтэй шалтгаан хэрэгтэй. Күндтэй шалтгаан нь баримттай байх ёстой. Тэр баримт олноо танигдах ёстой. Тэр баримтыг та нар бүрдүүлэх процессыг би өргөн боломжийг олгосон. Асар их өргөн боломжийг олгосон. Тэгж байж хөдлөшгүй баримт уул мэт зогсож байвал чи хайчих юм бэ гэдэг асуудал тавигдсан нь та нарын дөнгөж саяхан хийсэн нүгэлт хар сар дор тэр чин бас л гэртээ харсаар штэ. Тангад золголт чинь та нарыг тамд кичнээн ухан та нарыг нэдлгаанд хөтөлсөн бэ гэдэг асуудал орж ирж байна. Энэ бол зүгээр мөхөр сүрлийн горим эхэлж байгаа юм. Та нар үрд бүтээн байгуулж чадахгүй, үрд сэтгэх чадваргүй, үрд хин нэгэнд зааж зааварчилж өнөөдөр шигээ аарахд чадахгүй. Та нар үрд зүгээр л дуулууртаа боол болж бусдын иргэшэл дор үлдсэн насаа боломж олдвол өнгөрөх, үгүй бол зуурдаар алга болох тийм нэр төргүй өвгөгт горим эхэлчлээ. Би бол бүх нийтийн асуудлыг ярьдаг хүн болохоос биш чиний миний гих асуудлыг ярих боломжгүй. Яагаад гэхээр 3 дугаар сард надад Монголын цагаан сар байхгүй. 3 дугаар сард надад зөвхөн Мартин Идэ тохиохог дэлхийд дахин зарлаж хэмжээшгүй их мэдлэлтэй бүхнийг алах, шийтгэх, тэдний хэмжээшгүй их мэдлийг хураан авах ажиллагааг хийхээс өөр үйлдэл байхгүй болохыг Тэнгэр баталж байна. Тэнгэрийн санааг газарт гүйцэтгүүлнэ гэдэг бол Тэнгэр газар эйдэх процесс. Тэрнийг зөрчилдүүлж эхлэх юм бол Тэнгэрийн санаагаар газар догширч босч ирдэг. Тэгэхээр одоо нэлхсийн төгсгөл болж байгаа учраас 3 сарын 8-наас 3 сарын 15-наас хойш Монгол оронд хүчтэй газар хөдлөлтийн шалтгаан эхэлвэл тэр газрын гүйдэл итгэгдсэн буюу дэлхийн дотоод цэмийн идэвхжил орж ирж байгаа гэж таних хэрэгтэй. Тэгэхээр нар гэртед нэг юм титэм гаргаж шидэд байна да. Тэр цаг үед нэгэн нарны титэмд хаан тодорч нарны титэмд хаан улсын сэргэн мандалд эхлээд байгаа юм. Тэрнийг л бид дэлхийд дахинд газарт нь байршуулад яваад байгаа юм. Тэнгэрийн санааг газарт буулгаад яваад байгаа юм. Тэгэхээр одоо юу болох вэ гэхээр Тэнгэрийн гисгэл цэрлэг хүртэх цаг ирсэн. Тэнгэрийн гисгэл цэрлэг. Энэ бол энэ 3 дугаар сарын 2-3-наар эхэлж байгаа. Тэр цуст гэрт хар сар. Цустгийнх нь дайныг бэлэгддэг юм. Монголд өнөөдөр зэвсэгт бослого болоод халахуудыг хар сардаар залгаж байх ёстой энэ чи юу юм гээд босоод ирэх хүмүүс байвал одоо босоод ирцгээ ах хамаагүй. Тэ. Би 3 нил татгсан хүн. Би тэрний үнэн чадлын ховсны кихарыг би бас үзүүлнэ. Би 300 гаруй баг 900 шахам офицер хүмүүжүүлсэн хүн. Би армийн өдөрдөг сурган хүмүүжүүлэгч захирагч байж чадсан хүн болж учраас би бүгдэд бэлэн байна. Бүгдэд бэлэн байна. Тэгээд ч би яг энэ богдууланд алан гэдэгч ба авран хамгаалагч 2 галтуулын сэвлгээ хийхээр хүлээж суугаа. Энийг банк хийж дадлагшуулж байхгүй бол даралт харуулж байгаа мэт тэр сувг нарийсаж бүдэрч байж нэг удаа хүчтэй дэлбэрт өгвөл киналтаас алдсан шүү дээ. Тэ. Тэгэхээр Монгол оронд өчнөөн галтуул би. Одоо жишээ нь 9000 жилийн өмнө дэлбэрчээд зүгээр л байж байгаа
хоргийн тогоо бол сүнсэн биш шүү дээ. Та нар тэрнийг сүнсэн гэж болохгүй. Сүнсэн бол энэ дорн зүгт байгаа 220 галт бол сүнсэн галт бол. А тэгвэл хорог шиг одоо дэлбэрчээд амар амгалнаас хэвтэж байгаа шиг тийм өртөө өнөөдөр ч гэсэн уугаж өөр манарч чадах тийм амьд галт бол ангиртын голын ингэрт байгаа. Тэр жил түүний сүүлгийг 12 дугаар сарын 17-нд Нумтын ордод хийх гэж өргөөтэйгээрээ очиж тэнд өнжиж хонож явсан. Тэгэхээр би бол Алтан орд бол дэлхийн дотоод цөмийн 6,000 кемийн халуун энерги дулаан эрчим хүч ой санамжийг л эсгийн өргөөндөө тээж явдаг. Тийм л удмынхан. Энэ бол бидний чадах юм л энэ. Тийм учраас нэг үг бий. Алтан ордын ус гэж хоёр юм яриад байгаа юм шүү дээ. Уул газар ус хоёрыг хамтдаа дороо авч явдаг юм. Үүгээрээ алтан орд нь гал улуус нь газар ус хоёр гэсэн үг. 3 хүчэнд явнаа. Та нар гिचнээ их нулимж гिचнээ их гутаан доромжилж намайг ямар их нүгэл хураасан түүнийхээ хариуг хараад хар толгоондоо гутаалт доромжлал хар толгоондоо буцахын их үйлийг одоо эдэлцгээх болно. Би та нарыг Монгол хүн биш, монголж чадаагүй өшт татар өлөн тангадууд гэдгийг л батлана. Тэнгэр баталж байна шүү дээ, тийм ээ? Та нар хийдэг дайнаа хийцээ. Одоо нэг цус дайн энтерт омогших гэж оролдоод тэр хасаг төвч шиг, цагаач хасаг төвч шиг солиороод хэрэггүй. Та нарын манчтаа нийлж орж ирж байлдсан 17 дугаар зууны дайны чинь төгсгөлийн ажиллагаа Украин Оросын хил дээр явж байна. Та нарын 13 дугаар зуунд 1260 онд Хятадын аримтай хувлаанд орж ирсэн Харкредүүдийн дайны төгсгөлийн ажиллагаа газын зурваст болж байгаа. Одоо та нарт хийдэг дайн байхгүй. Та нарын хар мор зам ас холд годолцож байна, шавуулцаж байна, өлөлцөж байна. Одоо зүгээр нэг ангийн 2 амтад авсан сумтай бөө биш. Харин Катуша хос пуужингийн буудлага хийж штэ. Зэвсэг бол маш гоё болсон. Та нар тийм зэвсэг эзэмшиж чадахгүйгээр Манжин фронтод, Хятадын фронтод хийх ёстой дайнаа хийгээд дуусчихсан. Одоо та нарт байлддаг тийм эрх мэдэл байхгүй, та нарыг авдаг айрамч олдохгүй болсон. Тэгэхээр одоо цуст хар сардор өлөө их омогшоод хэрэггүй. Харин өнгөрсөн жил би өдөөгөөс 4 сарын 23 хүртэл өдөөгөөс өмнөө тэр чинь би 2 сарын ихээр 1 сарын адгаар очсон байсан штэ. Тий. Нуур далаа тэнгис түүний ёроолоос 7 ба 9 могоо нүрийг чичиж ялдаг тэр Посейдон бурхны хүчийг гэрээт амжуулж суусан. Энэ бол бас л монголчуудын дайтх урлаг, түүний агуу хүч, тэрнийг гэрээт мандуулна гэдэг нь Центавр морины хөлийн газрыг чөлөөлж байгаа юм. Яг Центавр даахан уулын доор тэр газрын гүнээс далайн ёроолоос нуур цөөрмийн ёроолоос газар чичиж ёроолын чичиж дөргиж байж 7 ба 9 хортмогоо нүрийг эвддэг тэр бурхны дахин амилахыг би Грекийн Афин хотод хийж байсан. Бардар көтлөөс бар зов көтлийн хооронд асар өргөн уудам Евразийн өмнөд хязгаар бол тэр аяараа барын бэлчээр, арслангийн бэлчээр. Тэнд харах бол жижигдэн штт. Харахад бол өөрч олдохгүй. Тийм учраас тэнд харах марх гэдэг юм байхгүй. Байх боломжгүй.
барууд арслангууд л үзэцдэг газар. За ингээд шин дайн эсвэл шин инк амгалангийн шин амар амгалангийн эсвэл одоо шин гэрээ хуучин гэрээ дуус шин гэрээ хийх яаж дэлхийд дахныг дайны гал голомтгүйгээр аврах вэ гэдэг ажиллагааг хийх тийм шин улс төрийн эвсэл байгуулах хэрэгтэй болсон. Тэрнийг Монгол байгуулах боломжгүй. Зандан шатар аль хэдийн Америк нэгдсэн улсын эвсэлд орсон шүү дээ, тийм биз дээ. Америк нэгдсэн улс гिचнэн хөгжингүй байгаад яагаад энэ бол Европын хөгжлийн үргэлжлэл болохоос энэ Америкчүүдийн Америк газрын хөгжил биш. Америкийн уугуул хүмүүсийн одоо тэр Майячуудын хөгжлийн оргил үеийг Америк хийж чадаагүй. Энэ бол Европчуудын хөгжил учраас Америкчууд андуураад байна. Тэгээд ч 15 сая доллараар худалдаж авсан Майячуудын нутгийн сүйрлийг мэдэхгүй байна. Түүнчлэн Америк нэгдсэн улсын нутагт байгаа Yellowstone-ы галтуул хэрвээ дэлбэрэх юм бол өнөөгийн Америк нэгдсэн улсын 4/3 нутаг сүйрнэ. Яг энэ Америк нэгдсэн улсын 4/3 сүйрэх энэ ажиллагааны эхлэлийн ажиллагааг би 2009 онд яг энэ Харкредийн нутагт эхлүүлж байсан бол үргэлжлэлийг нь Апинд хийж байсан бол одоо ч би энийг Америкт сануулах тэр холбоос надад байна. Тэр холбоос надад байна. Тэгэхээр Америк нэгдсэн улсын нутагт номхон далайн галт цагиргийн нэг юм за тэр галт цагиргийг нь та нар ингээд төсөөлөх юм бол надад ойрхон байхгүй байна. Морины тах вэ, тийм ээ? Морины тах. Энэ бурхан халдуун уул чинь байгаа тэр бүтээн байгуулалтыг сайтар харах юм бол морины тах шиг ийм өндөрлөгийн зүүн тал дээр нь байгаа шүү. Тийм ээ? Тэгэхээр тэр морины тах шиг хэлбэртэй номхон далайн галт цагирыг бүтүрдгүй юм. Урдуура бүтүрдгүй яг тах шиг байдгийг. Тэр тахны оргил нь Америк нэгдсэн улсад байгаа. Америк нэгдсэн улсад байгаа Андын нуруу бүхэлдээ хойд урд Америкийг дамжсан Андын нуруу бүхэлдээ номхон далайн галт цагирыг. Номхон далайн галт цагиргийг очихч асаадаг удирддаг удирдлага нь миний гарт байгаа. Энэ удирдлагыг нь яаж удирддаг вэ гэдгийг нь хэрвээ шинж тухааны үндсэлтэй тайлбарлах юм бол ер нь тэгэл дэлхий сөхөрнө. Тэгэхээр алтан ордынхан гэдэг бол ерөөсөө тэр өргөө нь гал захирч явдаг. Ариун гал захирч явдаг. Ариун бус гал захирч явдаг. Тэгээд дараад нь газрыг захирч явдаг. Усыг захирч явдаг. 3-1 хүчин зүйлийг хамтдаа захирч явдаг учраас Монгол хэлэнд уул ус гэж бичнэ. Уул ус хамт бичигдэнэ. Тэгэхээр энэ уул гэдэг юм чинь бүр алтан ордод захирагддаг болгоно уул штэ. Та нар нэг уул явуулчлаа намайг бид нарыг уул гэж хэргэлжлээ гэд намайг уул гэж нэрлэлчлээ энэ төр гэд нэг уурлаад ах юм байхгүй штэ. Та нар бол уулууд уул газар. Уул нь ямар байд юм бэ гэхээр көлөн газрын дор байдаг юм. Уул гэдэг бол байн готлын уул гэж ярина. Көлний уул гэж ярихгүй. Көлний уулыг тавхаа гин. Тэгэхээр көлөн бөөр бол бас ч гэж улан газар өгөнд биш байсан. Гэтэл та нар эртний уул газрыг эхлүүлсэн нь нөгөө жирэмсэн эмийн шейх газар жижиг туглын бэлчээр буюу халахын X нуур, сул могоо нүүр, эргээр нь тэгээд тайган нуур, үнэ тэгээд доошсаар байгаад Хиттийн гуйлын нутаг хүртэл үргэлжлэх энэ гуйлангийн нутаг бол ийм үйл явцтай юм. Тэгэхээр та нар нэг юмд уг нь баярлах ёстой байсан. Тэр нь юу байсан бэ гэхээр дөрөвдийн Цэдэн балыг эхлүүлсэн Зис Эрдэнийн эрен. Энэ 60 жил. Зис Эрдэнийн. Тэгэхээр энэ гал морин жилээ хүртэл үргэлжилж байгаа 60 жил бол
Үүний өмнөх 1966 оны гал морин жил эхлүүлсэн 4-ийн Цэдэн балын Зэс Эрдэнийн орно. Тэр 9 эрдэнийн одоо 60-ны сүүлчийн 9 одоо эрдэнээс адаг нь болж байгаа. Зэс Эрдэнийн 60-ныг та нар зөв ашиглах байсан юм. Та нар дөөр дээрэм хийж тэр Зэс Эрдэнийн Алтан ордын улсын өмч хөрөнгө бүгд найрамдах Монгол ард улсыг устгаж сөнөөж дээрэмдэж тонж баяжсныхаа хариуд одоо туйлын их ядуурна. Үгсний чин байгалийн баялаг хуримтлал сан. Энэ ухаад байгаа энэ байгалийн баялаг ордууд чин бүгдээрээ нөгөө 140 орд улсын эзлэн төрөмгөлж байгаа л үйлдэл. Тэгэхээр та нар ямар дээрэмчин вампир гэдгээ санаж таних хэрэгтэй болохоос биш та нарт яг үнэндээ өөрийгөө би Монгол хүн мөн би Монгол хүн байсан би Монгол хүн байна гэж хэлэх ямар ч бахархалгүй болсон. Тэрнээ та нар үрд алдчихлаа. Энэ бол зүгээр л та нарын нөгөө төрмөл гарал үүсэл. Та нарын нөгөө бахархдаг 2000 жилийн өмнө ч гэдэг хизээч гэлөө одоо шаниун энтертэй одоо эхлүүлсэн төрч гинөө юу ч гинөө эсвэл нөгөө манч төвдийн Киттэн хаантай хамт эхлүүлсэн 100000 жилийн түмэн жилийн наран гэрэлт мэрэлт тэр ч одоо дууссан шүү дээ. Дуусаад тэрний дараа чинь 13 жилийн чөтгөрийн тойрог одоо бүтөөрч байна. 12 жилийн чөтгөрийн тойрог нь бүтөөрсөн. Тэ. За одоо ингээд Монголын цагаан сар Монголд яригдахгүй. Монголын цагаан сар дэлхийд яригдана. Тэгвэл тэрнийг үнэхээр тэнгэрт Монголын цагаан сар яг шөн нар мандах мэт мандаж байвал тэр амар амгалан гэрүүлнэ. Харин Монголын цагаан сар цустай хэртэй мандаж байвал хязгааргүй их мэдлэлтэй Юули Цезарийн үхэл мэт үхэл ирүүлнэ гэдгийг л дэлхийд зарлан тунхлах шаардлага үүсэж байгаа. Тэгэхээр энэ Алтан ордын улсын төрийн бодлого гэдэг бол маш сонирхолтой. Тэр нь байнга ямар нэгэн байдлаар өөрийнхөө үйл хэргийг тэнгэрт таниулж яадаг. Та нар шиг ийм 27 одон гэр дамжсан нэг мо дэлхийн дагуул амьдгүй сүг болсон энэ сарыг дагж явчаад гариг эргэсийн парад яриад яах юм бэ? Тэр чинь зүчийн төрсөн нутгийг өргөтгөл хийж шít. 100 эхэлснийгээ бид нар одоо төгсгөж байна. 8, 9, 10, 11, 12, 1, 2, 7. Тэгэхээр энэ бол бид нар ямар бэрхшээл донд даван туулж байж. Уг нь одоо би Кевлийн машин худалдаж аваад баг та нарыг гэгэрүүлж синхруулчихаар ном хэвлэнэ гэж байсан. Кевлийн машиныхаа мөнгийг би майхан Кэрин боловсон 0 мол мэт юм болгож цаасан аяг хүртэл цуглуулж байж би. Зүчийн Алтан ордын улсын тунхаглыг түүний төрсөн нутагт хийж 1170 онд Тэмүжин Бүрт 2 өрх тусгаарлсан газар эхлүүлсэн өнгөрсөн зууны үйл хэрэг маань яг одоо цаашаа давтаж явна. Энэ бол нарны үйл явдал. Сарных биш шүү малнуудаа. Тэгэхээр өдөр байж шөнө байна. Морин цаг өд дунд тохиож байж шөнө дунд махчин харах цаг тохино. Эхлэл байнга өдөр байна гэдгийг танд санаагүй чинь хохино. За ингээд харахнуудаа махчин харах дүрээ батлаад Монголгүйгээ батлаад дэлхийд дахинд соён пураагдах бахархалт өдрийг харж гуниглан сууцгаа. Монголгүй үлдэх, Монгол гэдэг нэр төрийг гээх алдах ямар гашуун байхыг амсаж эдэлж өдөө хүртэл буруу газраар, буруу замаар шороо тээж, хаагаж цаагаж, шүлсээ эсэргэж явсныхаа хариуг намайг 2008 оноос хойш гутаанд доромжилж байсан тэр гутаалт доромжлаа 10,000, 100,000 сая дахин өсгөн үржүүлэн буцаа навч
түүндээ баясан цэнгээрээ. Ер нь бол 2007 оны гал гахаа жил, Хятадуудын алтан гахаа жил 12 дугаар сарын 17-нд Номын ордод дэлхийн дотоод цэмийн энерги эрчим хүчийг шахаж, холбож, газрын амьд гүйдлийг амьлуулж байх цагдор дэлхий дахинд Хөх Монголын аль эсвэл Хөх тэнгэртний яг энэнийг эхлүүлж байсан. Би өвлөн тэрнийг хийсэн, хийхийг гуйсан, түүнд хийж нэгдэхийг гуйсан хүмүүс нь бол засагт хааны удмынхан байсан. Халахын засагт хааны удмын Гэсрэнзийн том хүүгийнхэн байсан. Дамжуулагч нь Говьалтай аймгийн нэг удган байсан. Авсан мэдээлэлээ буруу тооцоолж 9 настай, 27 настай, 37 настай 3 бөө залууг хооронд нь алалцуулаад ялсантай гэрлэн гэж явж байсан. Нэг мангар охин байсан да чаавас. Ээжийнх нь дүүн гээд бас нэг удган авгаатай хоёулаа кенгэргээ уурчээд нөхрөө хайж яваа. Тийм дүрээр тэр зунжинга баахан занал гийлсэн зарлиг тараасаар байж тэгээд тэнгэрийн зарлигийг хүлээж авахгүй нь Монгол бөөгийн дотор огт олдоогүй байсаар байж 12 дугаар сарын адаг, 11 дугаар сарын адаг, 12 дугаар сарын нэхээр би гадаадаас ирж байж одоо амьд байна уугүй юу? Байвал надтай холбогдороо. Ховдын гаралтай Баттуудах зайр нь надад сануулж дамжуулж хэлснээр би тэр хүмүүстэй уулзаж байсан. Гэвч тэд нэр зоригтой хүрч чадаагүй. Ер нь бол өнөөдрийн бөөл ам хотогт ховлгаад бүгд мэдээлэл буруу авдаг. Угаасаа ирж байгаа мэдээлэл ойлгодгүй, түүгээрээ галзуурч солиордог ийм үйл явдал болсон учраас тэр Хөх Монголын шинэ он тоолол буюу энэ асуудлыг 2008 оноос эхлээд тэргэл улаан 16 жилийг туулна Монголын цагаан сардор Евразийг нэгтгэх асуудлыг хийх процесс нь өөрөө банк энэ галтуудын эсвэл галтуулын гаралтай магмын чулуунуудыг дэлхийн дотоод цэмийн энерги эрчим хүчтэй нэгтгэж байх процесс юм. Тэгэхээр тэр дэлхийн дотоод цэм нь өөрөө яг нар шиг ажилдаг. Нарнаас нэг юм тесрэлт гараад нэг титэм ингээд хаяж шидэд байгаа бол яг тийм титмийг дэлхийн дотоод цэм хаяж шиддэг. А тэр нь дэлхийн дотоод цэмийн тэр 6000 хэмээн халуун энерги эрчим хүч асар том 80% нь одоо төмөр гэж удаацсан төмөр гэж үзэж байгаа тэр шахагдсан тэр энерги эрчим хүч аль нэг сувгаараа гарч ирэл галтуулын дэлбэрэлт газар хөдлөлт тектоник зодоо мөргөлдөө байгалийн дайн үүсгэж байгаа процесс нь шүү дээ. Тэгээ байгалийн дайн одоо асар их энерги эрчим хүч хоримтлагдаад тэрнээ чөлөөлөхийн тулд одоо тектоник газар хөдлөлт явагдаж байна гэж шинжлэх ухаанд үзэж байгаа бол би эсрэгээр нь одоо хоёр улс хоорондоо хил дээр асар их зэвсэг цуглуулчаад байлдах гэ хүлээгээд байгаа юм бол энэ 300,000 жилийн урт хугацааны амар амгаланг эхлүүлэх гэж байхад тэр одоо көнөл зэвсгийг хадгалаад яах юм? Нин даруй яаралтай тэр газар нь дайныг эхлүүлээд харилцан нэг нэгэнд нь шидэлцүүлээд тэгээ харилцан нэг нэг алаад устгаад тэгээ ямар ч ялагчгүй дайнаа хийгээд ядаж тэр бэлдсэн галт зэвсгүүдээ устгаж сөнөөж авах шаардлагатай болж байгаа юм. Тэгэхээр одоо зэвсэг хураахгүй бүх зэвсгийг устгана. А тэгээд зэвсгээр хөөцөлтгийг үрд зогсоод хаа нэгэн газар зэвсэг хураасан эсвэл хоригдсан гिचээд тэгээд байж байгаа л нэг нь нөгөөхөө занал хийлээд айлгаад дайсгнаад байвал болохгүй шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхээр одоо би дахин сүүн замын шин нэр нь эхэлж байгаа, ИК-гийн нэр нь эхэлж байгаа учраас энэ хорлонд дайчигт эрчүүдийн эрн үеийг төгсөхийн тулд дэлхийн дахны бүх зэвсгийг устгах ажиллагааг хийн. Энэ бол яг одооний энэ цуст Монголын цагаан сар мандаж байгаа лугаа адил маш хурдан энэ зэвсгээ устгаж нэг нэгнээ маш хурдан алцгааж ав гэж хэл. Тэгтээ алж болохгүй энэ газар дээрээ
өөрийнхөө зэвсгийн дэлбэрэлтэнд сониж өгнө. Ингэж л дайныг зогсоож, ингэж л энэ зэвсгийн асуудлыг, галт зэвсгийн асуудлыг шийдэхгүй бол байгалийн галт зэвсгийн асуудал илүү хурцаар тавигдана. Байдал ийм болсон. Тэгэхээр намайг догшруулахгүй байхын учир шалтгаан нь бол би галтуулын дэлбэрэлтийг өдөөхөөр тийм хүчтэй догширдог хүн. Зүгээр яах вэ? Нэг вебсайт хийдэг сургалтанд сурсан юм л да би 2004 онд ээ. Тэгээд тэр өрөөнд бол 10 хэд 20 одоо компьютер байхад би шууд гацааж ирсэн. Энэ долгион энерги эрчим хүч гэдэг бол одоо энэ Wi-Fi гацаах, интернет өгөгдөл гацаах байдлаар илэрч болдог гэдэг нь аль 2004 онд батлагдчихсэн. Хөөхий тэнд намайг нэг бүр төөрхөн ойлгоцсон нэгч охин тэгжээс ихч та жоохон тайвшрээд битээ догшрээд таныг догшрахаар шууд одоо ингээд догшрлын илэрлэл харагдаж байна, үзэгдэж байна гэж. Тэгэхээр энэ би өөрийнхөө одоо асуудлыг яриад байгаа юм биш. Миний өвгдээдсийн догшрлыг би яриад байгаа. Миний өвгдээдсийн догшрал. Миний өвгдээдсийн догшрал гэх юм бол та нар шиг би ганц Чингис хаан гээ ойрлоод идэх хүн биш ээ. Эсвэл Баатар байна. Хархираа байна. Хархираа жанчин дөрбөө догшин байна. За тэгээ цаашаа явах юм бол цөвдөө мөвдөө гэж та нартай адил жижигрэхгүй штэ би. Агуу Александр хаан, Акил, Атила хаан. Тэр хоёрын үйл хэргийг бат хийсэн би өргөжлөж штэ. Тэрнийг өнөөдөр Атилагийг нь хамгаалж ясан нутгийг өнөөдөр хэн хамгаалж байгаа юм? Чех Унграас юу ч мэдэхгүй манандж байгаа үсттэй. Грек юугаач мэдэхгүй агуу Александр хааны нэр төрийг Египтэд Амон бурхны хүү байсныг нь баталж чадахгүй байна. Иранд агуу Александр хаан Арслангийн нуруунд дээр нар мандосныг баталж чадахгүй байна. Хатн нь Ай хаан байсныг баталж чадахгүй байна. Тэгэхээр би өвгдээдсийнхээ үйл хэргийг та нарт гайхуулж тэдний одоо ямар энерги эрчим хүч нь ямар чадaltaй болохыг би гайхуулж байгаа болохоос биш би Юли Цезар шиг Сама Исванац би Эрдэнэчим гэж би хэлэхгүй байгаа штэ. Миний догшрал гэдэг бол надаар дамжуулж үүсгэж байгаа миний өвгдээдсийн санаархлын үйлдэл. Тэгэхээр надыг одоо гутаанд оромжилж байсан хүмүүс одоо Тэнгэрийн гисгэл цээрл ямар байдгийг яаж олж мөрдөж очиж хапнуулдгийг та нар харж мэдэх болно л да. Тэгэхээр энд нэг үнэр гэдэг нэг юм бэ. Үнэр. Саяхан их зэвэндээ Египт одоо энэ Израилуудын нутгаар эртнийд нэг маш их том өвдөстэй одоо ойлгомжтой хүмүүс байдаг штэ. Тэгээ тэгж байгаа байхгүй юу? Нэг ядуу баян болж л дээ. Тэгээ тэр ядуу баян болсон чи нэг мо ядуусын хороолын саятан зөндөө штэ Монгол те тэрэн шиг ямыг угийн баян юм уу гүй юм уу гэд баг насны үнэрлсэн чинь сахар үнэртэж байна. Энэ мөө болоод ядуусын хороолын саятан байна энтер гэж одоо нэг уран сайхны кино гарч байгаа юм шүү. Энэ бол уран сайхны кино. Түүнтэй адил юм болж байна л да. Та нар бол махчин вампирууд гэдгээ китсийн одоо хар сардор хоньны ууц өхрийн өвчөө энтер идэж нүглийн нүдийг одоо гурилаар халахлна гэж тэр бууз ван шидэж махчин харах дүрээд баахан батлаад тэгээд хийж байгаа юм чинь 2025 оны цагаан идэ тавьсан 2025 оны л одоо төгсгөлийн юм хийж байгаа штэ. Түүнийг бас 26 мургаагээд бас одроод хуцаад байна л да. Тий. Тэгэхээр энэ үнэрлэх гэдэг процесс байдаг юм. Үнэрлэх. Тэгэхээр хин нэгэн хүн комент бичээд тавилаа гэхэд тэрэнд уул морин үнэртдэг. Түүгээр тэр хүнийг олж болдгийг. Тэгэхээр эрт цагийн мэдчилгээ бол үнсэх биш, үнэрлэх байсан. Үнэрлэх байсан. Үнэрлээ тэрнийг боолоо, язгууртан уу, шинхэн босч ирсэн ноён уу, уг удам нь бүр эртний одоо бага юм болоод өвгдээдсийн үнэр нь өөр байна уу гэдэг шиг хүнийг үнэрлэж мэддэг байсан учраас хүмүүс зүгээр ингээд одоо ойртоод үнэрээ авалцдаг байсан. Одоо нэг чон моны амтад хүртэл ингээд уулзахаараа нэг үнэр авалцдаг та тий. За Facebook бол та бидний үнэр авалцах фронт байлаа.
Би нуухгүй. Би асар их фэйсбүүктэй та нар зарим нь огт харагдахгүй, зарим нь огт итгэвчгүй юм шиг байгаа боловч энэнд Украинуудтай харьцдаг, Палестинтай харьцдаг, Афганистантай харьцдаг гэх мэтэр ингээ гадаадын одоо Кримийн хойгтой харьцдаг, Оростой харьцдаг юм фэйсбүүкүүд байдаг. Тэгэхээр фэйсбүүкээр болоод маш их сонирхолтой хүмүүс орж ирдэг чатаар. Жишээ нь одоо Пакистан эмэгтэй Монгол одоо Монгол хаанд хатан болж очсон удмынх нь надтай чатаар харьцаж байгаа. Маш их хөөрхөн харьцаж байгаа. Одоо ч гэсэн бид нэр одоо ингээд баг Пакистан одоо бидэнд маш сайхан охид байна. Бид одоо бас дахиад бэр өгмөр байна гэх нь одгоо одоо худург болох гэдэг штэ. Тэ. Афганистаны нэг сэтгүүлч байгаа. Афганистаны сэтгүүлч. Сайн байна уу гэд ороод ирж байгаа. Тэгээд би сайн байна уу гэж үччихдэг. Гүний мэндэ хариуг муу сайн ч гэсэн хинч байсан би өгнө л дээ. Тэгсэн чинь шууд араас нь Google-аар орчуулсан бодолтой Монгол текст ороод ирж байгаа. Тэгэнгүүт нь би чи хаанаас бичиж гин Кабулаас уу гэсэн тийм гэж байгаа. Тэгсэн чинь би интернетээр монгол хэл сурч байна. Би монголыг маш их хүндэлдэг. Тэгээ монголчууд дэлхийг аварна гэж итгэдэг. Тэгээ монголчууд удахгүй дэлхийг захирна. Би түүнд бэлдээд монгол хэл сурч байгаа гэж байгаа. Афганистаны телевизийн сэтгүүлч. Гэх мэтэр маш их хүмүүс орж ирнэ. Жишээ нь одоо 2 сард болсон шүү дээ. 2014 оны 2 сард одоо бүх нийтийн санал асуулга явагдсан Кримийн хойгт. Тэгээ Кримийн хойгийн одоо фэйсбүүк дээрээ би 24 цагийн турш нээлттэй идэвхтэй байсан. Тэгээд би тэднэрт одоо та нар бол гайхамшигтай юм одоо цаг үеийг туулж байна. Та нар бол одоо 90 зууны бааtruуд болж байна. Энтэр гэсэн юм пост оруулаад байсан. Хүмүүс орж ирээд асар их сонирхсан. Тэгээд энэ Көх морин жил бол маш гайхамшигтай жил. Энэ 14 он бол бүр гайхамшигтай. Бүх юм сайн сайханд нэгдэхийн бэлэгдэл. Энээ дараа 15, 16 гэсэн өдрүүд бол бүр гайхамшигтай. Тэгжээж та нар шин цаг үедээ залгана гэж одоо Монголын цагаан сарын тохиолдлыг битүү тайлбарлсан л да. Тэд нар яг шууд утгаар ойлгохгүй учраас. Асар их хүмүүс миний постн дээр 200-300-аад одоо лайв чагт энэ төр тавьж асар их хүмүүс тэр Оросд нэгдэхэд гар одоо санал өгсөн бүр зарим нь одоо чи одоо асар их хүмүүсийг одоо инглээ энтер гэж зарим нь дургуйцч хүн орж ирж байсан надад одоо эс дургуйцч хүн орж ирж байсан. Тэгэхээр би шууд пост оруулсан. Орос зүгээр л өмнөд хаал үүдэн хамгаалж байна. Оросын Украины алтан эрен Кримийн хойгоос эхэлдэг. Кримийн хойг бол Монгол газар. Кримийн хойгт монголчууд үеийн үед хаанчилж байсан. Би Кримийн хойгийн хаанчлын эрен үеийг та нарт сануулж байна. Өнөөдөр наан чин Кримийн хойгийг булаалдаж байсан ч ирээдүйд Кримийн хойг хар даах алтан тал эски хот бүгд монголчуудын гэдгийг дэлхийг хүлээн зөвшөөрнө. Би та нартай юу ч булаалдаагүй. Би Кримийн хойгийн Монгол газар нутгийн бахархлыг та нарт сануулж байна гэж. Тэнд байсан хорчин Украинуудыг хүртэл дарж байсан. Тэгэхээр өнөөдөр бол хамгийн амжилтгүй дайцсан фронт бол минийх хувьд Монголын фронт, Монголын сошиал, Монголын ард түмэн миний хамгийн заналт, хамгийн их өтгөн фронттай дайчид байсан. Та нарын ялагдал эхэллээ. Би гал морин жил та нарт гал морин өдөр цаг үе юу болохыг тайлбарлахыг би хүсээгүй. Морин өдрийг шинийн 8-нд би таахаагүй. Яагаад гэхээр зүгээр л хайран байсан. Тийм сайхан өдөр би тийм новшин юмыг та нартай ярилцахыг би хүсээгүй. Харин өнөөдөр бол би та нарт цуст дайчид байсан. Гиттийн фронтын дайчид, манжин фронтын дайчид, төвдийн фронтын дайчид байсан. Үйлийн нүр гайлай хоёраа үр хойцтой өөрөлдчихлээ шүү гэдгийг сануулж байна. Та нарын үр хойцсон үлдэх хорвоог та нар хатуу харгас болгож чадсан. Та нарын үр хойцос яг чам шиг ааш авир гаргана гэдэг сэрэмжүүлгийн дор үргэлж хардалт сэрдэлтийн дор яг л та нар яаж ардын засгийн жилүүдэд тарчилж байсан шигэ үр хойцсоо тарчилж явах горимд өөрсдөө оруулсан.
чиний санааг, чиний өр хойчос хизээ нэгэн цагт өргөжлүүлэх бий гэдэг энэ сэрэмжүүлэг үрд та нарыг шаварт хаях болно. Энэ бол маш том гисгэн цээрлэлт. Энэ бол асар их том үхээс дор насаараа хүн биш амьдрна гэдэг бол аимшиг. Түүнчлэн ямар ч итгэл найдварыг үл хүлээж болох хүмүүс гэдгийг баталсан. Та нарт итгэл найдвар хүлээлгэх юм бол яаж тонон дээрэмдэх, хулгайлах, устган сониохыг та нар 1984 оны 7 дугаар сараас эхэлж харуулсан. Гэхдээ би нэг зүйлд өршөөлтөй ханднаа. Энэ бол Баядын мөнх бат мөнх засагт хааны хин билээ нөгөө өндөр хүчтэй тавиад агаарын бохирдол буулгана гэж явсан. Гэх мэт 1989 он хүртэл захирсан хүмүүс бол арай нүнжигтэй байсан. Арай бас дээр байсан. Хамгийн аимшигтай юм бол 1989 онд болсон энэ арчилсан хувьсгал хортомоогоо нэрнөй 37-ныхаа жил дээр яг одоо сөнөх замдаа орохдоо үл итгэх, хизээж итгэж үл болох, ямар ч үүрэг даалгаврыг гүйцэтгэх эрхийг үл олгох үе төмөн дорных нь нэртэй яг одоо баян тарган эрх мэдэлтэй аргасан баахан өгтөл Юли Цэсаруудыг үлдээчлээ. Эмчин хүртэл хүн үзэхтэй намайг үзэж байгаа эмч хүртэлтэй ийм анштал юм шиг байна. Яаж явж л байхгүй гэж байгаа шүү. Эм бичиж өгөхгүйгээр. Энэ бол юу гэсэн үг вэ? Тэр эмч хүртэл мэрэгчлээ ашиглаж миний эсрэг үл эмчлэх хандлага гаргаж байна. Тэгэхээр эмчнэрийн дотор ч гэсэн мэрэгчлэрээ ажиллах шаардлагагүй болтол асуудал тавигдана. Тийм ч учраас сая эмч багш сэхэтнүүд ядуусын хүрээнд орсон нь энэ улсыг авч явах ёстой. Тархийг нь цэвэрлэж байх, биеийг нь эрүүлжүүлж байх хоёр мэрэгжил ямар муухай новширсан хариугаа хүртэнэ. Хэдэн үеийн эмч мэмч одоо бити хуц салаавч өгнө. Нэг асуудал байна л да. Та нарын наад уламжлал зурхаач нь буруу. Жишээ нь хавар болохоор илгээд ингээд сайжруул илгээ одоо эмчил энтер гэд илгээ гэд яриад байгаа. Шар ус гисэх цагаар шар ус уугаад илгээ цэвэрлэхөө. Үгүй шүү дээ. Та нар Хиттийн гормоор яваад байна. Монголд монгол цагаар явах юм бол асуудал өөр. Жишээ нь 100 зүрхээ одоо ангаах ухааны ерөнхийлөгч чинь зарлаг гаргаад уламжт ангаах ухаан хөгжүүлнэ гэдэг нь тий. Тэр уламжт ангаах ухаан та нарыг ална. Яагаад гэхээр 100 зүрхээ инкрэл зүрхээ эмчил гэдэг. 100 зүрх эмчилж болохгүй. Зүрх яаж өвддгийг мэдхүү. Зүрхний өвдөх шалтгаан бол хамгийн нэгдүгээрт колони булчингаас буцах цусыг дээш нь өргөх станц шиг шахаж чадахгүй бол зүрх хоосон аждаад зүрх муудан туйлдан зүрхний бүх өвчин тэндээс эхэлнэ. Өвлийн гүйдэнд нар өмнө зүгт байх үед зүрх хамгийн их доройтлын биологийн, геологийн, газар зүйн, экологийн доройтлолд орсон байх учраас харин эсэргээр өвлийн цаг зүрхээ инкрэлн арчлан тордох ёстой. Гэх мэтэр зуны наран тэнцлэр тархин дээр чинь нар мандчаад байхад тархинаас чинь бараг цус харах төгчөөд байхад зүрхээ яаж эмчлэх вэ? Зүрхээ яаж эдгэх юм? Гэх мэтэр Монголын газар зүйд та нарын над уламжлалт ангаах ухаан чинь бүтэхгүй учраас ангаах ухаан хостон хөгжсөн энэ он жилүүдэд асар их хорт хавдар үүссэн өвчлсөн шалтгаан энэ юм. Тэгэхээр одоо хинч мэрэгжилтэн гэж өөрийгөө одоолгоод зүтгээд хэрэггүй. Монгол хүн гэж ямар байдгийг батлах акэчүүдийн, архтуудын, алтан бэргний, бэр бэрийн өр хойчос тэгээд төргүүд дэлхий дахинд хагас тэрбум бэлэн байгаа.
Та нартай та наргүй тэд нар өөрсдийнхөө үг дээдсийн зүгээс их болсон 6 зүйлийг захирах 6 нөр дэлхийн нийслэлийн бүтээн байгуулалтыг хийчихнэ. Та нартай та наргүй. Гэхдээ би та нарыг энд оролцохыг уриалсан. Та нар яалаа надад салаавч үзүүлсэн. Одоо тэр салаавчаа өөрийнхөө хамарт тулгаараа. Би хариуг ноцтой барьдаг хүн. Би хариу цохилтонд би гойд хүн. Үүгээрээ би удамдаа алдарсан. Хариу цохилт өгч чаддаггүй тэр удмынхан хүртэл намайг ашиглаж хариу цохилттой өгдөг. Жишээ нь догдон төмрийн удмынхан. Одоо хариу цохилт өгч чадахгүй болсон байгаа ч гэсэн. За ингээд Монголын цагаан сар хэмээх дэлхийд дахны агуу том бахархал болно. Та нарт олдохгүй. Та нарын хувьд бол энэ үхэл. Та нарын хувьд энэ бол нудрах. Яагаад гэхээр эсрэг сар дороос нь та нар босч ирсэн учраас. Би дөнгөж саяхан 4 цул мөнгөн аягатай болсон тухайга пост оруулж байсан. Яагаад гэхээр модон аяг мөнгөлөх 90 үе дуусчихсан. Би 2008 онд 9 онд билүү хамаг модон өөрийнхөө хэрэгэлдэг модон мөнгөн аягнуудаа бүгдийг нь хут татаад дотроос ямар муухай мод гарсан гэж чи бодно. Тэ. Бүгдийг нь хут татаад арзалгаа тавьчаад нөгөөхөө мөнгөнд тушаагаач мэдэхгүй. Арзалгаа тавьчаад тэрнийг хайлаж цул мөнгө аяг хийх гэж оролдоод дийлээгүй. Монголд хийж чадахгүй байсан тэр үед. Тэгээд та нарийнхаар бол тахилын гэж нэг нэгэндээ ороод угсрагддаг босоо одоо өрчдөг 9 мөнгө аягаа би ламбарданд байсныг ченжд өгөөд зөрүүгээр нь би Зэвчин Алтан ордын улсын нутг руу явах зардлаа хийжсэн. Тэгээ би хожуу цул мөнгө аягтай болсон л доо. Тэгэхээр яагаад цул мөнгө аягийн тухай сануулж гэнэ үү гэхээр цул мөнгөн аяг бол мөнгөн орд улсын аяг. Энэ бол Өөдөн эхийн аяг, энэ бол Бүрт хатны аяг, энэ бол Өгөөдөө хааны аяг, Дөргөн хатны аяг, энэ бол Агуу Александр хааны аяг гэх мэт. Алтан аяг бол Алтан ордынхны аяг, одоо Бат Зэвч, Ёсикаватар, Тэмүжин, Атила хааны аяг. Тэгэхээр энэ улс төрийн бодлого гэдэг нь бол бодлогоо хэрэгжүүлэх үедээ тэрнээ хэрэглэнэ. Тэр бодлого дуусан гутаа тэрнийгээ хэрэглэхгүй. Тэгэхээр одоо энэ Оросын газар нутгаар асар их зузаан 3 мм-ээс 3.5 6 мм хүртэл зузаан цул алтан аягнууд байгаа. Бүр алтан төдөлтэй. Тэр төдөлдөр нь бүснээсээ зөөждөг. Бүсний аяг гэж алдарсан. Энэ нь юу баталж яах вэ гэхээр Алтан ордын улсын тасралтгүй үргэлжилсэн учраас алтан аягаад хэрэгэлсээр байсан. Та нар Өгөөдөө хааныг төрийг булааж авчаад эдийг нь хэрэгжилж байгаа нь мөнгөн тоногтой эмээл хазар, мөнгөн тоногтой кет худаг мөнгөн аяг. Үүнийг одоо болцгоо. Одоо та нар шавар тагшинд бариад буудаа шиг сууж усгүй. Мөнгө аяганд ч ус орохгүй. Яг тэгэхээр эд хоёр нь зөрүүтэй учраас чамд амьд үлдэх баталгаа олдохгүй. Тэгэхээр гарал ойсл гэдэг бол комплекс нэ байна. Чи шавартын эрэнд дөөссөн, шавартын газар дөөссөн, шавартаас уранддаг ус уудаг, шавар аяганд чи усаа тосох ёстой. Та нар шиг алтан аяг бариад зүдэрч гүйсэн нэлхсэн гүм алтан аягаан бариад ангаж өгсөн. Тэгэхээр одоо нэг их монгол хүн болох гэж улаар нь зүтгэх биш. Зүгээр амьд үлдээд хүний ясаар амьдарч байгаад өгөхийнсэн. Нэлх сэнгүм шиг ангаад алтан аяг барьж ангацж гүйж байгаад одоо ангаад өгчихгүй юмсан гэж бодвол цаг үе даах хэрэгтэй. Энэ шавар шаазангийн нэрнийг одоо эхлүүлж байна. Шавар тагзны шин нэрнийг эхлүүлж байна. Шин шодын бүтээн байгуулалт эхлүүлж байна. Үүнийг 1210 онд 1220 онд 1222 онд Тэмүжин Чингис хаан эхлүүлсэн. За тэгэхээр эцэст нь би та нарт нэг сануулга хэлчихье. Цагаан морин жилийн дараа үйл явдал яаж байвал Монгол эргэн сэргэн мандах вэ гэдгийг
Исүка Баатар өөлөв нэг Тэмүжин бүрт 4 гүйцэтгсэн үйл ажиллагаа бол Тэмүжин төрөх түүний өмнөх үеийн Самуун төрөөд ялалтай байгуулах үеийн үйл явц юм. Тэгэхээр та нар тоол гал морин жил, шар морин жил, тэгээд цагаан морин жил, тэгээ хар морин жил. Тэгэхээр энэ цагаан морин жилийн 1150 оны цагаан морин жилийн дараа Монгол яаж сэргэн мандахыг л Тэмүжин төрж баталсан. А та нар юу хийсэн? 1990 оны цагаан морин жил та нар шууд ата таван тэнгэр хар ус хадаг. Тэгээд эм күн хаанчлах, бүгдээрээ архитах, бүгдээрээ янхантах, бүгдээрээ наймаа хийх тийм тангад манж төвд гэтэд ясыг л эхлүүлсэн. Хинч хар морин жилийг анирлан хүлээж хар морин жил Тэмүжин төрөх дугаа тэр цагийг 2002 онд угтахыг хүлээгээгүй. Энд л та нарын том алдаа байна. А Исүка нутамд 1262 оны хар морин жил Тэмүжин төрхийн тулд ямар гэж дайн тулаан хийж явж байж татарт 13 удаа ялагддаг тэр новшнуудыг алж устгаж ялж нэгтгэж байж хар морин жилд Тэмүжиг төрүүлж байж хар морин жилийн ялалтыг хийсэн бэ. А би цагаан морин жилийн, хар морин жилийн, көх морин жилийн мөн гал морин жилийн ялалтуудыг би тасралтгүй хийж яваа. Бүр 1966 оны гал морин жилээс хойш 160-ны 2 дахь 60-ны ялалтыг би хийж яваа хүн. Би тэгээд 2002 оны гал морин, хар морин жилийн ялалтыг Монголын бөө мөргөлтөнгүүдтэй Тэнгэрийн горимд хий гэж эхэлж оролдсон ч бүгдээрээ хараалчаад, бүгдээрээ атаархагчаад, бүгдээрээ нэг модов шитгчээд Тэнгэрийн явдыг мэдэхгүй, Монголын цагаан сар эхлүүлэхийг мэдэхгүй. Тийм л новшнууд байсан штэ. Тэгээд ерөөсө бөөнөр намайг хараагаал, бөөнөрөө амнар надыг хараагаал, хараалж чадах хийгээл явдаг. Тийм л байсан штэ. Гэхдээ тэгээ яагаа вэ? Би намайг одоо хаанаас нь хэмтлээд надыг яач вэ та нар? Яаж чадахгүй гэдэг юм чи энэ байхгүй юу? Мохол юмнууд тэгээд одоо харин тэр бүгдийг зулаа дээрээ ачаалж авцгаа. Буцааж ийн. Албан ёсоор одоо бүх хараалж атах, кил ам, гэрүүл тэмцэл та нарын энэ гутаал доромжил бүгдээ чинь буцааж байна. Эзэнд нь очоороо одоо түүнийгээ тосч аваад өөртөө салавч өгөөд өөрийгөө нулмаад өөрийгөө хараагаад өр хөвгтөлөөгөө хараалаа өөртөө идлээд явах хэрэгтэй. Би энэ хугацаанд кэнийг ч хараагаагүй. Би энэ хугацаанд юу гэж хэлсэн? Хөх Монголын шинэ он тооллыг хамтдаа Евразиад эхлүүлээ. Энэ бол дэлхийг захирах ончин энд байдаг байхгүй юу? Тэ. А нөгөө талдаа эн чинь Палатитес тэнгисийн айсав гэж энэ Монголын 33 говьч нь дэлхийд төгсөн тэр их том усан далайг л одоо магмын тэнгисийн усан цэнгэг усан тэнгисэнд л одоо бүгдээрээ нийлж дэлхийг захирал гэж эхэлсэн хүн. Тийм юм та нар заяа байсангүй л дээ. А нөгөөх нь би тэнгэрт нар мандах үед Монголын цагаан сар харагдах үед газарт Монголын цагаан сарыг тэмдэглэе л гэж би 2008 оны хавар хэлсэн. Бүр 4 сард хэлсэн. Тэгээд ерөөсөө бүгдээрээ салавч өгөөл нулмал хашгираад намайг галзуу солиод олоо яв юуч гинөө. Тэгэл за чамд энийгээ буцааж би гитнэ 1000 дахин өгөндөө чамд гэж л би бодсон. А одоо би буцаалтыг хийж гин. Тэрэнгүүдээ одоо өөрсдийгөө хараа зүг, өөрсдийгөө гутаад оромжил. Намайг биш. Намайг гутаах доромжлох байдхаа догшрол хориот шүү дээ. Догшрол хориот. Энэ дунд говийн үзмэрч өвгөн хүртэл энийг хэлжээс энэ хүнийг догшруулж болохгүй гэж. Та нар зүгээр сориод асуугаа явуул та. Манайхны нэг бэр хүртэл надаар галаа тахиулчаад галаа өөрснөө бузралчаад күнээр тахиулах гэдээ дийлэхгүй. Танай галыг тагсан хүнийг тэр хүнээс өөр хинч дийлэхгүй гэж явжсэн шүү дээ. Миний юу чадахыг та нар сориод шалгаад үзээд кинад тогтоож явах ёстой байсан хогчин. Тэгэхээр одоо Монгол биш дансанд өв олнараа орсон гэдгээ таньж мэдэх хэрэгтэй. Тэгээ яах ёстой юм гэхээр архирч босоод арзганаал гэрэлдээл
Тэг тусмаа улам дордно. Тэнгэрийн санаа та нарыг үүлийн үрээ үр хүүхдтэй үүрэлхий чинь шаардаж байна. Үр хүүхдээ чөлөөлөхгүй эсгүй гэдэг асуудлаа шийднэ. Тэгвэл одооний энэ ген зэтүүд ямар байна? Нэгнээ алж байгаа байдлаар. Та нараас харгас кэрцгийн үр хойч чинь босч ирсэн. Тийм биз дээ. За ийм учраас асуудал маш төвөгтэй байгаа. Яахыгаа өөртөө шийднэ. Би Монголд монгол хүн байхгүй гэдгийг дэлхийд зарлаа. Байгаа нь миний цөөхөн журмын нөхөд. Монгол хүн монгол гэж байхын тулд сар бүрийн 15-нд Тэнгэрт Монголын алтнаар бас сар бүрийн шинийн 15-нд Тэнгэрт Монголын цагаан сарыг гэрэлтүүлэн харж тэнгэр өд өлөж байж өөрийгөө тэнгэр язгууртай гэж ярина. Та нар шиг хэдтийн хар тэнгэр язгууртан байж өөрийгөө тэнгэр язгууртан гэж долонгорцох хэрэггүй. Бас миний энэ үйлэнд хахуул, зэхүүл, танил, тал, ахан, дүүс, хамаатан инээ тэрэ горд. Ялангуяа увсынхан дөрөвдөөд мэтийн золбонгууд. Яагаад гэхээр Дуваа өвгийн Алтан ордын улуусын 900 жилийн нойг өнгөрсөн ба ирээдүйг холбож Евразид гин. Энд нэгдэх нэгч дөрвд байсангүй. Халахын хараалын хүчинд дөрөвдөөд халахуудтай нэгдэж намайг үзий ядсныхаа хариуд нөхцөл байдал ийм болсон. Тийм учраас өнөөдөр дөрвд гэдэг хүн дөрвд ээжтэй бол бас нүглийн чин дэнс намайг килаж хараагүй бол дөрвд гэдэг чинь байхын зуурт орно. Ягаад тэгэхээр дөрвд гэдгийг аль хэдийнэ эртийн эрт урдын цагт алтан ордынхан гэдгээр баталгаажуулчихсан. Тэр нь зөвхөн адууны бэлчээрт, азарганы бэлчээрт, гүйний бэлчээрт, унаг даагны бэлчээрт баталгааждаг учраас дурын дөрвд гих сөйтгнөрөөдөж одоо сүг болсон. Байдал иймдээ тулсан. Яагаад гэхээр ураг удам өөрөө эцтэй алтан төр, ахуй төр хоёр дотор л атрууж хунж хурааж авдаг. Зүүн гар дөрвөн ойрд гэдэг бол ахуй төр нь байсан. Гээж үл бодох ахуй төр нь зүүн гар дөрвөн ойрд байсан. Энэ бол 1170 онд Исүкабаатар өөлүүнийг Бөрт Тэмүүжин дөрв эхлүүлсэн ахуй төр. Та нар энийг нулимж амьдэрсэн. Зүүн гар дөрвөн ойрдыг үзэн ядагсад Монголд болвол саяар тоологдсон шүү дээ, тий? Аймар ёо тэр яста. Үйлийн үрэн эдлэрээ та нар заа юу зүүн гар дөрвөн ойрдын ахуй төрийг устган сөнөөхийн төлөө тэднийг ялсан дийсэн манжтай нийлээд устгацсан гэдэг аархал зүүн гар дөрвөн ойрдыг үзэн ядагсад бол зүгээр нэрэ. Эвгүй шүү та нар. За тэгэхээр зүүн гар гэдэг нь юу юм гэвэл зүүн гар нь бол хоньны эренг тасралтгүй өргөжлүүлдэг. Тэрнийг зүүн гар гэнэ. Энэ хоньны эрнийг өргөжлөх үед Исүкабаатар эсвэл Тэмүүжин эсвэл Дуваа үгүй болцсон байдаг. Өөрөөр хэлбэл Бөрт эсвэл өөлүүн эсвэл Дуваа үгийн хатан хүүхдүүдтэйгээ гүйний бэлчээрт унагтайгаа өнчин унагтайгаа үлдсэн нь Хасар Тэмүүжин 2 баг хатны хүүтэй байлдаж байгаа тэр цаг үе гэсэн үг. Тэр хоньны эрнэл бол дэлхийд одоо хамгийн өргөн урт хугацаагаар үргэлжилдэг, тасралтгүй үргэлжилдэг, ганцхан халахын нутагт хоньыг нь алаад ууцыг нь идээд сууж байдаг. Ийм л явдал та. Тэгэхээр нэг өндөр гэгэн та нарыг дуурайгаад та нар заагаад ингээ та нар ууц таллаараа гэсэн юм биш. Хоньны ууцыг урдаас нь эхлээд ууц талдах ёсыг устгах гэсэн хутгаа бариад хоньны ууцыг урдаас нь зүсэж байгаа. Процесс нь энэ өмнө зүгийн бузар үйлийг өмнө зүгээс нь зогсоол гэсэн ажиллагаа байсан. За ингээд
Алтан бомбын нэр нь Зөчийн төрсөн нутагт эхлэх болцоо хангаж байна. Алтан бар улсын нутагт энэ бол нарны явдал. Харин алтан загсны ирнэ өөрийнхөө байршилд эхлэнэ. Тэнд цагаачтад хүртээлгүй. Харин хаврын наран тэнцлэр нутаг нөөхөө нүүдлийн соёл иргэншлэр алтан ордынхны сэргэн мандалтыг дэлхий гайхаж эхлэх болно. Тэгээд Евразийн сүүн замын шин эрэнд эхлэх ёслын ажиллагаанд албан ёсоор Трамп болон түүний санаачилсан инг тайвны зөвлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь урьж байгаа. Энэ урилга залганд Чингисийн алтан төр, Батын алтан төр, Гүйгийн алтан төр, Юсүкэн удмынх нь ямар ядруухан байгааг нь дэлхийд та нар гайхуулж кайф авч болно л да. Та нар угаасаа тэгдэг үстэй. Хүний мөөг үзэх дуртай тийм ээ. Та нар тэр үйл хэрэгт сохор зоос үл өгөхийн төлөө, хуруугаач үл хөдлөхийн төлөө гिचээж шүлсээ цацруулж өдөө хөрсөн хар тангадууд сөнөх замдаа тууштай орсноо таних тун. Та нарт энэ өдрөөс хойш би Монгол хүн гэж бахархан гэлэх өчүүхэн хумгийн тоосны зайтай олдохгүй, зүүнээс өгчийн нүхний дайтай боломж олдохгүй болчлаа. Баяртай. Алтан төр мөхтгүй юм, ахуй төр сөндгүй юм. Түүнийг хослон авч явж өдөө хөрсөн миний үйл хэрэг инко шин 61 эхлүүлж байна. Натаа нэгдэгүүд мангасуудад, вампируудад баярлалаа. Холхон байсан чинь тадархлаа. Хорлол чинь ойртойгүүд бүр их баяртай байна. Баяртай.